Сайн байцгаана уу хэрхэн мөндөд үзэгчтэй та бүхэндээ Улаанбаатар хот дахь Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөө санаачлан хүргэдэг Үлгий подкастын 2 дахь дугаарыг хүргэхэд бэлэн болж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол хос хэлний боловсрол. Хос хэл гэж юу хэлдэг вэ? Хос хэлний боловсрол гэж бас юу хэлдэг талаар ярилцахаар студид иргэний нийгмийн үндэсний эрхлэлийн тэргүүн боловсрол судлаач Тонголог мөн санхүү эдийн засгийн сургуулийн бүртгэл чанарын албаны дата аналист Нурбек нар хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт өнөөдрийн мэндийг хүргэе. За хос хэлний боловсрол гэж бид нар бас одоо сүүлийн үед маш их яригдж байгаа тийм ээ. Одоо тэрний гол төлөөлөл бол одоо та бидний танил одоо Тонголог гэрч байна. Сууж ян студид ер нь их хэл гэж юу вэ? Хос хэлний боловсрол гэдэг сэдвийг ярилцахын өмнө бас их хэлний талаар хэдүүлээ ярилцъя. Хүний их хэл нь хүний хамгийн эрхэм зүйлүүдийн нэг байдаг тийм ээ. Таныхаар бол одоо их хэл гэж юу вэ? Та их хэл гэдгийг юу гэж тодорхойлох вэ? Яг их хэл гэдгийг би нөгөө боловсрол судал талаас болон хүний эрх талаас нь хэлэх юм бол одоо гэртээ ярьдаг хэл гэж бас хэлдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд төрөөд л ээж автайгаа анх хэлд орохдоо ямар хэлээр орсон. Ээж автайгаа ямар хэлээр ярьж байгаа тэрийг бол их хэл гэж хэлээд байгаа. Тэрийг их гэж яагаад хэлээд байгаа гэхээр цуг төрсөн гэсэн. Тэр хүүхэдтэй цуг төрсөн. Өөрөөр хэлбэл ээж аав нь тэр хэлийг маш сайн мэддэг, ярьдаг, харилцдаг, өдөр тутмын харилцаанд ашигладаг. Тийм учраас л одоо их хэл гэж хэлээд байгаа. Тэгээд монголчууд энийг бас сайн ойлгодгүй л дээ. Үндэсний олонхороо нэг хэлтэй энэ нэг нэгдмэл улс учраас монгол хэл их хэл гэж хэлэн шууд монгол хэлийг л хэлж байгаа гэж ойлгоод байна. Тэгээ сүүлийн үед би одоо хэлний өдөр болох болгонд фэйсбુક дээр бичтий. За их хэл гэдэг бол зөвхөн монгол хэл биш шүү. Казак хүний хувьд их хэл нь казак хэл шүү. Тува хүний хувьд их хэл нь тува хэл шүү. Сонсголгүй хүний хувьд их хэл нь дохооны хэл шүү. Тэгэхээр монгол улсад наад зах нь одоо их хэл гэдэг бол 4 янз байгаа шүү гэж одоо хэлдэг. Тэгэхээр ойлгохгүй гэсэн үг. Үндэсний цөөнхийн хувьд бол их хэл гэж яагаад ярьдаг болсон бэ гэхээр одоо хүний эрхтэй холбоотой юм да. Тэ? ЮНЕСКО олон жил ингээд судалгаа хийгээд боловсролын чанарын судалгаа хийгээд үзэхээр их хэл нь одоо сургуулийн хичээл заадаг хэлээс өөр суралцагчдын сурлагын амжилт доогуур байгаа нь бол дэлхийд даяар ойлгомжтой болоод гараад ирэнгүүт энэ их хэл гэж хүчирж амсантай байна. Энэ ач холбогдолтой юм байна. Тэгэхээр энэ их хэлний одоо энэ боловсрол эзэмшихэд одоо гүйцэтгэж байгаа өөр юу вэ гэхээр энэ ч одоо нэрэл болохгүй юм байна. Гэртээ ингээд төрхөөсөө эхлээд одоо наадсхан 6 жил ингээд яриад баяжуулаад хөгжүүлээд мэдлэг хөрөмтлүүлсэн хэлийг нь шууд үгүйсгээл шал өөр танихгүй мэдэхгүй хэл дээр цаан толгой заагаад хичээл боловсрал заагаад эхлэхээр тэр хүүхдүүдийн сурлага хоцрогдох нь ойлгомжтой байна гэд энэ их хэл гэдэг ойлголт бол боловсрол судлалд орж ирсэн. Тэгээд их хэл суурилсан хос хэлний боловсрал, их хэл суурилсан олон хэлний боловсрал гэдэг нэр томьёонууд өгч байна. Их хэл гэдэг нь бас маш өргөн хүрээтэй гэдгийг сая багш маань тайлбарлаа тийм ээ. Одоо тэр ард түмний төв жишээлбэл одоо миний өвөө ч юм уу миний эмээ миний хажууд байхгүй ч гэсэн биднийг бол тэр хэлээр л хүмүүжүүлж гэсэн. Тэр эмээ өвөөгөө бодохдоо тэр хэлээ хайрладаг ч юм уу тий. Одоо жишээл их орн гэж бас байна. Түүний бас нэг хайрлах ёстой зүйл байна. Ээж аав байна, их хэл байна. Энэ бүх юм нь одоо ингээд их хэлтэй хамгийн шууд холбоотой байдаг тийм ээ. Одоо казах хүний хувьд одоо их хэлийг анаад хэл гэдэг нь шүү дээ. Одоо чи өөрийгөө одоо их хэлийг хизээнээс сурж эхэлсэн бэ. Тэгээд одоо ингээд хос хэлний боловсрол гэж ярихад тухайн үед бол бид нар бол хүүхэд байсан байх л та. Тэгээ одоо ингээд өргөн утгаар хараад судлаад улс орны бас хууль тогтоомжийн хүрээнд батлагдаад энэ салбарт өөр ажиллаж байхдаа бас юуг онцолж харсан бэ? Их хэл гэдэг нь ямар хүрээнд хүний сэтгэл зүйд, хүний амьдралд яаж нөлөөлдөг гэдгийг юу гэж ойлгосон бэ? Тийм. Тэгэхээр
их хэлний тухай ярихад бол өнөөдөр дэлхийд нийт одоо 8.2 тэрбум хүндрэлтэн 6,030 хэлээр харилцаж 200 хүрэхгүй одоо улс оронд одоо харьяалагдаж аж төрж одоо амьдран сууж байгаа. За үүнээс бол одоо нэг 50 гаруй одоо улс оронд бол хос хэлээр аль биесээр одоо аж төрж амьдарч өдөр тутамдаа зэрэгцээ хэрэгэлдэг юм одоо их хэл болон төрийн одоо аль биесний хэлний одоо тогтолцоот улс орнууд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол одоо Баялгийн аймгийн Өлгийн сумд одоо төрж өссөн анханасаа одоо ингээд төрөгтэй л одоо миний танд нь одоо аман дарж ирсэн гэж хэл байх гээд байна да. Тэгэхээр тэр бол ихтэйгээ одоо хамт төрөгтэй хамт ирсэн. Хожим нь би бол 3 дугаар ангиас эхэлж одоо Баялгийн аймгийн одоо сургуулиудад тий казак хэлтэй хөтөлбөрөөр л одоо явж байгаа сургуулиудад сурсан. Гэхдээ 3 дугаар ангиасаа дээшээ шатлсан байдлаар одоо ахаад монгол хэлийг одоо бид суралцаад ингээд өгсөн байгаа. Тэгэхээр одоо бидний хувьд бол хос хэл гэдэг ойлголт бол миний одоо их хэл болон төрийн одоо аль биесний хэл болох монгол хэл хоёр бол ямар ч ялгаагүй төвөггүй би одоо энэ хоёр хэлийг зэрэгцээ одоо хэрэгжилж чаддгаар хос хэлтэн гэж би өөрийгөө ойлгодог. Ер нь их хэлтэй хүн илүү хайртай байх уу эсвэл төрийн аль биесний хэлэнд илүү хайртай байх уу гэдэг ч юм уу те энэ хоёрыг ер нь зэрэгсүүлж авч явснаар хүн өөртөө ямар давуу талыг бий болгодог вэ? Та юу гэж бодож байна? Тэгэхээр хос хэлтэн гэж дангаар нь бас хэлж болохгүй болчиход байна. Хос соёлтон гэж одоо яалтч ингээд агалдаж үсээд байгаа. Тэгэхээр чин хэл бол соёлын нэг хэсэг байхгүй юу? Тэ? Хэл бол соёлын нэг хэсэг. Соёлыг тээгч, соёлыг дамжуулагч. Тэгэхээр өв уламжлал, соёл, тухайн ард түмний амьдралын одоо тэр хэв маяг бүх юмтай хэл холбоотой. Нүүдэлчин учраас монголчууд яадаг вэхээр нүүдэлчин одоо гаралтай учраас өнгө маш олон байдаг гэж байна. Тэр чинь адууны зүс, адуу малын зүсийг хэлэхээр ч маш олон өнгийг хэлэхээс өөр аргагүй. Тэгэхээр ингээд энэ хэл гэдэг юм чи ингээд хүн гэдэг юмтай ингээд сүлжилтсэн. Хүнээс ингээд салахгүй. Одоо шинэ Урбекээс казак хэлийг салахгүй. Урбекийг тодорхойлж байгаа нэг гол шинж. Одоо identity гэж хэлдэг шүү дээ. Хүний амин чанарыг бүрдүүлж байгаа нэг том юм хэл нэг байхгүй. Урбекээс хэлийг авчвал казак хүн гэж хэлэхэд хэцүү. Казак соёлтой гэж хэлэхэд хэцүү. Казак тийм одоо шашин ингээд бүх юмтай нь холбогдчихдог. Тийм учраас хос хэл гэдгийг дандаа одоо хос соёл гэж тааж байна. Тэгтэл өнөөдрийн дэлхийн ертөнцийн нөгөө даяарчлагдаж эхлээд 90-ад оноос ингээд даяарчлагдаж эхэлсэн чинь ерөөсөө энэ хэлний хоорондын зааг ялгаа, соёл хоорондын зааг ялгаа ингээд бүдгэрээд заавал нэг хэл нэг үндэстэнтэй, нэг улстай холбогдохоон болоод ингээд олон үндэстэн, олон хэлтэн, олон соёлтон нэг газар хамтарч амьдрах, нэг байгууллагад ажиллах, бүр нэг ангид сурах. Одоо сүүлийн үед ялангуяа энэ Европ төвд чинь нөгөө цагаач толнороо нүүж ирсэнтэй холбоотойгоор ерөөсөө нэг ангид бол одоо 30 өөр хэлтэй хүүхэд 30 хүүхэд сурч явах магадлал өндөр болчихж байгаа. Ингээд энэ даяаршилтай нүүр тулаад эхлэнгүүд хүндрэлтэн гинтхэн энэ хос хэл, олон хэл одоо энэ олон янзын хэлтэй хүүхэд нэг ингээд ороод ирэхээр ямар хэл дээр хичээлээ заах вүлээ гэдэг ингээд энэ хос хэл соёлын одоо бодлого гэдэг юм гараад ирж байгаа. Тэгэхээр одоо манайд ч бас судалдаг Монгол Улсын их сургуулийн Нансалмаа гэдэг доктор байна. Хос хэлтэйгийн давуу, олон хэлтэйгийн давуу тал бол ерөөс маш их гэж байна. Хүн ингэдэг гинэ нэг одоо юмыг нэрлсэн нэг үгийг хараад энийг шууд казак монгол хоёроор юм уу монгол туу хоёроор нэрийн гэл автоматар ингээд солиод хэрэглэдэг. Сайн Нурбек хэлж шít би хоёр хэлийг ингээд зэрэгцүүлээд адилхан төвшөнд ямар саадгүй хэрэглэв. Тэгэхээр энэ бол хүүхдэд саад болдог. Өмнө нь саад болдог гэж үздэг гэсэн. Тэгвэл одоо бол энэ бол хүүхдэд саад болохгүй. Харин ч олон хэл соёлтой байх тусмаа тухайн хүний тархины хөгжил, оюун ухааны хөгжил илүү эрчимтэй явж байна гэсэн ийм одоо судалгаа гараад 21-р зууны хүний эзэмших ёстой чадварыг эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллага OECD гэх том байгууллага судлаад гаргаад ирэхдээ энэ олон хэл соёлын орчинд ажиллах чадвар сурсан бол
өнөөдрийн нийгэмд өрсөлдөх чадвар нь өндөр байна гэж байна. Би ойлгочлаа юм л да. Одоо Монгол хүн байж шүү дээ. Одоо казак хүнтэй харилцаж үзэв, тоо хүнтэй харилцаж, гадаад хүнтэй жоохт харилцаж үзээгүй, Солонгост гинтгэ очивол юу болох вэ? Америкт гинтгэ сурахаар очивол яах вэ те? Нөгөө олон үндэстэн дунд ороод буруутах нь ихтэй байхгүй юу? Нөгөө олон соёлын орчин бие авчих. Тэгтэл энэ казак туваа хүмүүс Монгол хүмүүстэй өөр хэл соёлын орчинд ороод ирэхээр яаж харилцдаггүй, яаж өөрийгөө олголдгүй, яаж өөрийгөө авч удаггүй, яаж бусдыг одоо буруутгах юм уу, бусдын эвгүй байдалд оруулахгүй байх сурцсан. Ойлээд ингэж төрхөөсөө эхлээ сурцсан байдаг учраас илүү өрсөлдөх чадвартай, илүү даваа талтай, илүү ийм чадамжтай гэж хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Тийм учраас магадгүй ЮНЕСКО те ер нь бол энэ хос хэл, олон хэлний боловсрол гэдэг юм хөгжүүлээ. Гэхдээ яг ямар загвараар яаж сурвал одоо 90 оны өмнөх шиг дан казак дээр 10 жилээ төгсөн монгол хэлийг зүгээр хичээл болгоо үзвэл сайн сурдаг юм уу? Одоо Нурбек шиг 3 дугаар ангиас монгол хэлийг үзээд казак цагаан толгоогоор хэлснэ те. Ингээд явбал одоо бүртэнтэй байдаг юм уу гэдэг ингээд загваруудыг судалсаар агаад олон орны олон нөхцөл судалсаар агаад одоо нэг юм шийдэл олж ах шүү. Тэгээд тэр цаг үедээ бас Монгол улсын хос хэлний боловсролын талаар байдлах төрийн бодлогоо чигээ тодорхойлж өгч ах шиг байна л да тийм. Ер нь их хэл их орон хоёр холбоотой байна. Одоо жишээлбэл энэ Монгол улсад казак, тува, монгол гэдэг одоо олон үндэстэн угсаад нь аж төрн амьдарч байгаа тийм ээ. Тэдний нэгдсэн нэг их орн Монгол орн. За их хэлний асуудал хэрэгж байгаа. Тэд нар өөр өөрсдийн гэсэн их хэлтэй. Гэхдээ нэг л их орн. Хин нэг нь одоо тэр өөр угсаатны их хэлийг нь одоо жишээлбэл нийгмийн олон хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй янз бүр болчвол тэр хүмүүсийн их орн биш болчихно. Яагаад гэвэл хүний олон үнэт зүйлийг хамгаалж байж тэр улс орн иргэдтэй хүлээн зөвшөөрөгдөж энэ бидний их орн юм аа, бидний нэг хэл юм аа, бидний үнэт зүйлийг хамгаалж чадж байгаа юм аа гэдэг ч юм уу. Тэр улсын хөгжлийн төлөө хөдөлмөрлөх, тэр улсынхаа төлөө ажиллах олон залуучуудын сэтгэлийн галыг асаан гэдэг ч юм уу тий. Энэ бүхэн их хэлээрээ дамжиж очно штэ. Тий. Одоо сая Тунгаа багш маань хэллээ. 80-аад оны өмнө ч юм уу бид нар одоо социализмын үед гэж ярьдаг л да. Тэр үед л одоо анх хос хэлний одоо энэ боловсрал гэдэг юм яригддаггүй байсан юм шиг байгаа юм. Тийм ээ. Тухайн үед яг нөхцөл байдал ямар байсан бэ? Дээрээс социализм үед тэр хос хэлний бодлого баримталж ирсэн нэг чухал зүйл нь юу гэхээр хэлийн давхар хөгжүүлж байна. Уран зохиол, яруу найргийг хөгжүүлнэ гэдэг чинь тухайн казак хэл те хөгжиж байгаа гэсэн үг байхгүй. Тий. Тэр хэл хөгжиж байгаа гэдэг чинь тухайн ард түмэн бас өөр оюунлаг. Оюуны хөгжил нь явж ирсэн гэсэн үг байхгүй тий. Оюуны хөгжлийн дэмжиж хэлний хөгжлөө дэмжинэ. Их хэлнийхээ хөгжлийг дэмжиж нэг оюуны хөгжлийн дэмжинэ гэдэг энэ нарийн уялдаа холбоог ойлгоод дээрэс нь дахиад энэ хүмүүсийг одоо эмгтээчдийн код гэдэг шиг бүр квотаар гаргаж ирдэг. Одоо магадгүй Монголын уран зохиолын дээжс гэд те хэрэг ном гаргавал тэнд казакийн өгүүлэл, казакийн уран зохиол, казакийн шүлэг, яруу найр, казакийн зохиолчдыг бүр бодлохоор тийм ээ. Одоо төрийн өндөр албан тушаал их хурлыг бүрэлдүүлээг тэнд үндэсний зөвлөлтийг заавал квоттой оруулж ирнэ. Гэх мэтчлэн ингээд нөгөө төрийн бодлогоор энэ хэл, соёл, боловсролыг ингээд цогцоор нь харж ингэж хөгжүүлж ясан учраас тухайн үед чанартай боловсрол эзэмшээд казак хүмүүс, туваа хүмүүс энэ одоо дээд сургууль сурдаг, төрийн өндөр албан тушаал хашдаг, урлаг уран бүтээл, соёлынхаа бүтээлийг туурагдаг ингээд үндэсний олонхтойгоо зэрэг ингээ яваад ингэж нөгөө нийгмийн тэгээ бие бинийгаа гомдохгүй, бие бинийгаа ялгахгүй, бие бинийгаа орхихгүй тэгээд нэг улс үндэстэн болж бас бүрдэж исэн байна л гэж одоо харж байгаа. Нурбекийн хувьд өөрөөр хэлбэл нэг их сурвалжаас иш татаж нэг одоо их сурвалжаас мэдээлэл авдаг байсан бол олон хэлтэй болж одоо тий төлөвш соёлжих энэ болцоог нь одоо бид бүрдүүлж дэмжиж чадах юм бол
олон их сурвалжаас одоо мэдээлэл авах ингээд давхар одоо хөгжлийг нь одоо дэмжих. Яг уу бидний хувьд бол одоо тий тухай цаатан хэлтэй ард түмэн байна, тухай хэлтэй ард түмэн байна. Монгол казак гэдэг ингээд хэлний одоо өөрийн онцлогтой юм үндэстнүүдийн одоо амьдарч байгаа хэрэгжилж байгаа хэлний төрлүүд байна. Тэгэхээр их хэл гэдэг агуулга дээр тогтох юм бол монгол хүүхдүүд ч гэсэн тий бүх одоо 1-ээс 12 дахь одоо стандарт хөтөлбөрөөс олцсахтаа бол гадаад хэлийг одоо хэдгээр ангиас эхэлж сурах юм бэ гэдэг дээр хүртэл одоо манай үндэсний хэмжээнд бас хилцүүлгүүд өрнөлөө шүү дээ. Багаас нь одоо 1-ээс нь явах нь зөв, 3-аас нь явах нь зөв гэдэг одоо тий тэрүүтэй адилхан одоо энэ хэл гэдэг бол ер нь бидний хувьд бол одоо хамгийн одоо өөрсдөө үнд зүйлээ хамгаалах, соёл тэр одоо үнд зүйлүүдэд хөгжүүлэх одоо нэг төргөний ил одоо тий боломж нь. Нөгөө талдаа өөр ертөнцийг таньж мэдхэд олон хэл бусад одоо хэл бас туслах үүрэгтэй оролцдог. Тэгэхээр энэ боломжуудыг бид одоо яаж уялдуулж авч явах юм гэдэг дээр эцэг эхчүүд, хүүхдүүд за тэгээд төрийн бодлого бол одоо хаана уялдаа холбоотой байснараа балансын зөв болсноор энэ бол цаашдаа айгүй гоё хөгжих боломж нь бүрдэн. Тэгэхээр тэрний нэг одоо дэмжиж байгаа энэ төрийн бодлогоор л одоо тодорхойлж байгаа хос хэлний сургалт явуулах, хос хэлний боловсрал, хос хэлний энэ соёл одоо боловсролын тогтолцоонд нэвтрэн гэдэг бол айгүй том дэмжлэгээ гэж би харна. Бас хэлний боловсролын хөтөлбөр батлагдаад маш олон жил болж байгаа тийм ээ. Энэ хугацаанд зөндөө олон асуудлыг бас шийдсэн баг, ардан гарцсан баг. Одоо шийдэгдээгүй ямар асуудал үлдсэн бэ? Та юу гэж бодож байна? Та бас олон жил явдаа шүү дээ. Одоо тэгээд яг олон жил яагаад шийдэгдэхгүйсэн бэ гэхээр нөгөө суур шалтгаан суур асуудлаа шийдэхгүйгээр ямар нөгөө илэрлүүдийн л ингээл илэрлүүдтэй ноцлолтоо явуулаад шийдэхгүй яваад ирсэн бэ? Өөрөөр хэлбэл суур шалтгааны нэг нь бол хууль эрх зүйн орчин. Хууль эрх зүйн орчин. Тэгэхээр үндсэн хуулинд байгаа юу байгаа. Тэгээ үндсэн хуулиар бол эрхтэй. 5 хуулийн 11 зүйл. Яг үнэ. Монгол хэлний хууль гэх мэтчлэн ингээд соёлын тухай хуулийн дотор аваа хийсэн байл шүү дээ зал. Соёлын тухай хууль аваад хийсэн байл. За тэрийг дараа өнгөн байсан. Тийм байлээ шүү дээ. Айгу амар. Тэгэхээр ингээд хуулиудад ингээд заалтууд орсон. Гэхдээ тэр нь 1-2хан заалт. Тэгээ тунх гэж шинжтэй. Өөрөөр хэлбэл яг нөгөө шууд хэрэгжүүлээд явах боломжгүй. Одоо эрхтэй болноо. Тэгнээл гэсэн нэг заалт одоо бараг тэгж болно ч гэсэн заалттай байсан байна. Тий. Эрхийг нь үл хөрөнднө гэсэн юм тунхгийн шин чанартай заалтууд байгаад байгаа учраас хэрэгжихгүй байна гэдэг. Манай судалгааны одоо эхний дүгнэлт тэгж гарсан 20 онд бид нар энэ яагаад хэрэгжихгүй байна гэдэг судалгааг Баян-Улгийн аймагт хийхэд бол нэгдүгээр шалтгаан нь энэ хуульд байгаа заалтууд нь дандаа тунхгийн шинжтэй ерөөсөө хэрэгжих боломжгүй заалтууд байна. Тийм учраас дээрэс нь боловсролын хуулинд ямар ч заалт байхгүй. Хосолтой холбоотой. ямар заалт. Ямар заалт. Ганцхан аймгийн засаг даргад нэг үүрэг болгосон. Хосолны одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг аймгийн засаг дарга хүлээнэ гэсэн ганцхан өгүүлбэртэй. Тэгээд мэдээж ийм нарийн шинжлэх ухааны боловсролын онлын арга зүйн ийм нарийн асуудлыг нэг аймгийн засаг дарга ганц аймгийн засаг дарга шийдэж хизээж чадахгүй. Тэгэхээр энэ заалт ингээд хэрэгждэггүй. Ингээ байжэд сая ингээ боловсролын багц хуулийг одоо шинжилэн найруулах ийм одоо боломж гарч ирэнгүүт би тэд энэ рүү зүтгэсэн. За одоо тэр үндсэн хууль, Монгол хэлний хуульд байгаа тэр одоо тунхгийн шинжтэй заалтуудыг амлуулж процедурын шинжтэй тий. Яг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг нь боловсролын хуулийн тодорхой нарийн оруулж ирье гэд зүтгэсэн. Тэнд одоо 2 жилийн нөр их хөдөлмөр одоо Баян-Улгиас сонгогдсон гишүүд тэгээ боловсролын салбарыг төлөөлж сонгогдсон мөгццөг ундрам гишүүн гэдэг бид нар одоо нийлж зүтгэсээр байгаад л одоо ямар ч байсан сургалтын хил гэдэг цоо шинэ ойлголтыг боловсролын хуульд оруулж ирсэн. Сургалт тийм өмнө нь огт хаанч байх. Цоо шинэ заалт бол энэ хосолтой холбоотой. Ямар заалтууд? Тэгэхээр сургалтын хил гэхээр одоо Монголын бүх шатны боловсрол албан ёсны хил дээр явна л гэж. Тэгэхээр тэр нь цэцэрлэг байна уу? ЕБС байна уу? Эсвэл ихтэйд бүх сургалт яах нь Монгол хэл дээр яв. Гэтэл үндэсний цөөнхийн хүүхдүүд хос хэлний хөтөлбөрөөр хичээлнэ. Ингээ маш тодорхой
одоо тийм хос хэлээрээ ингээ хичээл юм байна. Бага ингэдэ гэдэг бүр баг боловсралдоо гэдэг бүр нарийн зааж өгöd. Ингээд тэгээ тэр хос хэлний боловсролын хөтөлбөр нь хаана байгаа вэ? Хаанаас ихтэй гэхээр Монгол хэлний хуулиас ихтэй. Монгол хэлний хуулийн тэдэд заасан хөтөлбөрийг ингээ боловсролын яам баталж хөгжилтийг нь хангана гэсэн. Ийм заалт ороод дээрээс нь бүр одоо тэндээс ашиг шимийн хүрсэн хүмүүс, сонсголын бэрхшээлтэй хүмүүс бас хос хэлээрээ сурнаа. Бичгийн монгол хэл болон одоо тохионы хэл дээрээ сурнаа гэдэг. Ийм одоо бүхэл бүтэн ийм заалт ороод ирсэн. За тэгээд хууль ороод ирсэн юм бол одоо хуулийг хэрэгжүүлээ гэсэн дахиад гацалт үүсэж байна. Дахиад гацалт үүсээд ирсэн юу вэ гэхээр сургалтын төлөвлөгөө гэдэг баримтч гэдэг яам сайд баталдаг л да. Сургалтын төлөвлөгөө гэдэг ямар баримтч юу вэ гэхээр нэгдүгээр ангид яг ямар хичээлийг хэдэн цаг үзэх хэрэгтэй вэ гэдэг. Тэгсэн чинь тэрэн дээр нөө казакт файл байхгүй. Урд нь юугаар яваад байсан? Урд нь болохоор яаж исэн гэхээр яам эрхээ засаг дарга руу шилжүүлээд засаг дарга нь тэр сургалтын төлөвлөгөөгөө баталдаг. Баян үлгийн аймагт зориулсан сургалтын төлөвлөгөө баталдаг. Өөрөөр хэлбэл тэрийг судалдаг хүмүүс нь боловсролын хэлтсүү. Тийм боловсролын газрынхан байна. Тэгээд засаг дарга руу явуулаад засаг дарга баталдаг гэсэн юм уу? Яг тэнд нэг судлаад байсан юм байхгүй. Автоматар цагийг хасаад Монгол хэл 7 хоногт 5 цаг үздэг бол 1 цагийг авснаа казак хэл үзнэ. Тий. Уран зохиол Монголын уран зохиолын хичээл онгод 7 хоногт 2 цаг үзнэ гэвэл 2 цагийг хасаад казак уран зохиол үзнэ гэдэг. Ингээд өөрөөр ийм механик зохицуулт хийдэг байсан чинь тэр зохицуулт ч байхгүй болт. Ингээд яхаа мэдхээ байлаад яамтайгаа одоо аймагтайгаа аймгийнхаа боловсролын газартайгаа мэдхээ байлаад одоо баян үлгийд байгаа манай эвслийн гишүүн байгууллага болох Монголын казакуудын хэл соёлыг дэмжих холбоо одоо сайдд боловсролын сайдд гомдол гаргасан. Бид ингээд одоо хэлээ үзэх боломжгүй. Тий. Үзэх боломжгүй боллоо гэсэн чинь яам нэг одоо нэг зохицуул нам өгцүүлнэ гэсэн бөөрөнхий хариулт өгөөд яг альбом баримтчгээр шийдвэг аман шийдвэгүүд ингээд нэг юм бэлгэн салган үзээд явж байсан. Тэгээд багш нар бол айцтай. Яг бол сургалтын төлөвлөгөөгөөр тэд нар чинь цагаа хичээлийн хуваар дээр тавиулж цалингаа авах хэрэг нь үүсдэг. Тэгтэл тийм байхгүй аман шийдвэрээ яг казак хэл өмнөх шиг тэгэл үзэл явж зохицуулаад явжээ гэд ингээд өгөөд за тэгээ шийдэхдэггүй болохоор дахиад хүний эрх үндэсний комисс хандсан. Тэр Нурбулаат одоо байгууллагаа төлөөлөөд ингээд хүний эрх үндэсний комисс хандсан. Тий. Одоо энэ бол одоо үндэсний цөөн хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Тэгээ танд гомдол гаргаж байна. Энийг шийдвэрлэж өгнө. Харин хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяа бол энэ асуудлыг судалж үзээд боловсролын сайд шаардлагагүй болсон. За энэ бол яг эрхийн зөрчиж байгаа юм байна. Энэ эрхийн зөрчлөө одоо шийдвэрлэе гэдэг шаардлага өгөөд тэгээд одоо бас энэ хос хэлний боловсрол сургалтын талаар баримтлах чиглэл хурдан гарлаа. Энэ юуг харуулж байгаа вэ гэхээр энэ хос хэл, их хэл, соёлын асуудал бол одоо яг тухайн одоо юу гэдгийг эрхээ эдлэх стар түмний одоо асуудал. Тэр хүмүүс эрхээ мэдээ шаардж байгаа нь бүр хамгийн сайн. Би энэ дээр бол одоо баян үлгийн эхнийг ялангуяа тэр төрийн бас байгууллага тийм Монголын казак кодын хэл соёлыг дэмжих холбооны одоо нөхдөд бол гүн талархал илэрхийлэх ёстой. Тэр хүмүүс эрхээ мэддэг, тэр хүмүүс эрхээ шаардаагүй, тэр хүмүүсийн төрийн механизмыг ашиглаа гомдол гаргаагүй бол өнөөдөр энэ баримтч байвал батлагдаагүй л одоо сууж ах магадaltaй. Тэгээд одоо хоёр дахь баярлах ёстой хүн нь бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяа. Үнэхээр тэр хүн бол хүний эрхээр сурсан магистр, гадаад магистр хамгаалсан мундаг одоо мэргэжилтэн сууж яадаг тулдаа энэ хүний эрхийн зөрчил юм а гэж дүгнэлт гаргаад сайд шаардлага өгсөн байна. Энийний одоо нэг том бүтээц, нэг том суурь хэсэг нь бол багшилт гэсэн. Яг энэ хос хэлний арга зүйг мэддэг, өөрөө их хэлний маш сайн мэдлэг чадвартай, их хэлээрээ ярих, бичих, сонсох, унших чадвартай багш.
Тэрийг багшийн мэддэг институт байгаа. одоо шинэ анги нээх хэрэгтэй. Монгол Улсын боловсролын их сургууль дээр бас хэлний багшийн анги нэ. Эхлэлний багшийн анги нэ. Казак хэлний багшийн анги, Тува хэлний багшийн анги нэ. Одоо яг ажиллаж байгаа багш нар шүү дээ. Тэнд казак хэл зааж байгаа, Тува хэл зааж байгаа багш нар байгаа. Тоо цагаан толгой зааж байгаа багш байгаа. Тэр хүмүүсийн мэргэжлийг банк дэвшлүүлж байгаа хэрэгтэй. Одоо бараг онгой юм да сайхныг хүртэл Монгол хэлний багш нарын мэргэжил дэвшлүүлэх суулгачдаг гэсэн гэж байна. Казак хэлний багш шиг, Тува хэлний багш шиг. Тэгэхээр ч одоо юу болох юм чи шал өөр. Тэгээд энэ дээр бол бас одоо баяуулгыг төлөөлж одоо сонгогдсон казак гишүүд бас их санаачлалтай ажиллаж байгаа юм билээ. Казакт байгаа багшийн сургууль, Кизилд байгаа багшийн сургуультай ингээ холбогдоод одоо өнөөдөр хичээл зааж байгаа багш нарын мэргэжлийг дэвшлүүлэх талаар одоо гэрээ байгуулад ажиллаач гэсэн одоо сан шаардлага, боловсролын ам тавиад, боловсролын ам судлаад одоо багшаа бэлтгэх тал дээр бол төлөвөө гарах юм байлээ. Ер нь бол одоо энэ бодлогын чиглэлийг, баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх төлөвөө гарна. Тэгээ энэ асуудлыг бол боловсролын их сургууль хариуцуулаад боловсролын их сургуулийн удирдах зүйлийн дарга чинь яамны төрийн нарийн бичгээр бачиргал байдаг юм. Одоо бачиргалд энэ чиглэлээр үүрэг болгоод ингээд багшийн бэлдээ гэж хэлчихсэн. Дараагийн нэг том блок бол одоо Монгол улс сургуулийн өмнөх боловсрол болон баг дунд боловсролын хөтөлбөрийг шинжилж байна. Тэр казак хэлийг яаж заах юм гэдэг хөтөлбөр. Хэлээ яаж заах юм гэдэг хөтөлбөр. Казак Тува хүмүүст хүүхдүүдэд монгол хэлээ яаж заах вэ гэдэг хөтөлбөр. Одоо дахиад онгой юм да 2023 он хүртэл монгол хүнд яаж монгол хэл заадаг хөтөлбөрөөр явуулсан. Тий. Тэд нар байхгүй байхгүй. Тэгэхээр чи яаж явах вэ? Тува хэлдэг. заах вэ тий. Энэ бүх арга зүй чинь, энэ бүх одоо хөтөлбөр чинь, энэ бүх сургагчид чинь одоо ингээд жинхэнэ утгаараа ингээд нэгдүгээр ангиас эхлээд бичигдэх хэрэгтэй болж таарлаа шүү дээ тий. Тэгээд энэ одоо юм чинь хан туурга. Цонхаалга гэдэг чинь энэ юм уу тий. Дараагийн нэг том бүрэлдэхүүн хэсэг бол одоо юу вэ гэхээр нөгөө хэл сурахыг нь дэмжих хэрэглэгдэхүүн материал буюу тойл бичиг нөгөө хүүхдийн номнууд, уран зохиолын номнууд, Тува хэл дээр. Тийм үстэй нэгдүгээр ангийн хүүхд унших ном байж иж тэр чинь хэлээ сурна штэ. Одоо казак хэл дээр ном нь байж. За энэ дээр бас энэ баяуулгаас сонгогдсон гишүүд Казахстан улсын дээр гадаад хэргийн яам энтертэй харилцаад одоо казак хэл дээр хүүхдийн номнууд оруулж ирэх гэж байна. Тэгэхээр тэр номыг өнөөдөр боловсролын амд хүлээлгэж өгөөд боловсролын ам бол одоо хүрээлэнгээрээ тэр номнуудыг шүүлгээд Монгол ашиглаж хэрэгжилж болох нөө гэдгийг нь шүүлгээд одоо болно гэсэн номнуудыг нь оруулж ирээд одоо өөрөөр хэл казак хэлийг заахын зэрэгцээ унших чадварын зэрэг хөгжүүлж явахгүй бол яах нь казак хэлийг сайн сурахгүй түрүүний Нурбекийн хэл гэдэг академик түвшинд тий албан хэрэглээний түвшинд уран зохиол бичих түвшинд одоо хэлийг чанартай эзэмших өндөр түвшинд хэрэглээний өндөр түвшинд эзэмших боломжийг нээгүүл унших чадварсан. Тий. Тэгэхээр одоо зөвхөн казак Тува хэл дээр биш. Дахиад монгол хэл дээр унших номнууд гарах хэрэгтэй. Тэр нь гэхдээ дахиад монгол хүүхдэд зориулсан ном шиг гарахгүй. Дахиад арай хэлбэршүүлсэн тий. Арай илүү юм нөгөө зураг хүрэхтэй ч байдаг юм. Тэгэхээр тэр хэрэгтэй. Тэг хичээлүүд бүх хичээлүүд дээр хийгдэг юм сургалтын тойлвч. Зүгээр нөгөө нэг том тойлвчийг хэрэггүй шүү дээ. Нөгөө судлаач эрдэмтдийн хэрэгэлдэг тойлвчийг хэрэггүй шүү дээ. Яг сургалтын тойлвчгнүүд хэрэгтэй. Яг математикийн хичээл дээр хэрэглэх. Одоо яг химийн хичээл дээр хэрэглэх юм тойлвчгнүүд зохиогдох хэрэгтэй. Хэл шинжилгээний судалгаанууд явах хэрэгтэй. Дээрэс нь бид нар бас одоо энэ бодлогын баримт бичигт энэ соёл хоорондын ойлголцол гэдэг маш нарийн оруулж байна. Өөрөөр хэлбэл казак Тува хүмүүсийн соёл яс заншлын талаар энэ үндэсний олох түүх дээр уран зохиол дээр монгол хэл дээр судлах. Манай улсад ийм хэлтэй хүмүүс байна. Ийм үндэстэй хүмүүс байна. Ийм соёлтой хүмүүс байна. Ийм шашинтай хүмүүс байна.
цаатан тухайн хэлний онцлог гэхээр одоо цаатангуудын аж амьдрал, тэдний одоо философи, тэдний одоо өв соёл, тэдний тухайн одоо бичигдсэн зүйлүүдийг бусад одоо хүүхдүүд хэрхэн яаж таньж мэдэх боломжтой юм те. Тэгэхээр тэр тал дээр л одоо цаатан хэл дээр Одоо чамайг их сургуульд орохоор зарим хүмүүс касак гэж мэддэг байсан. Тийм юм тухайн үед одоо бидний үе чинь 2000-ад оны их юм да тий. Зарим хүмүүс чинь мэддэггүй байсан шүү дээ. Тухай гэхээр намайг л мэддэг байсан. Уранхай гэж ил мэддэг байсан шүү дээ. Тэгээд одоо нийтлэг үнсгэн. Тэгээд түрүүн таас академик гэж ярьлаа. Уучлаарай яриаг тасалсан. Тэгээд одоо тэр миний мэдхийн Шанай гоо байна. Тэр социализмын үед бид нэр нэг ярьдгаар тий. Тэр үед одоо боловсрал эзэмсэн. Одоо ардын уран зохиолч хэм байна. Султан ах байна. Тэгээд тэр хүмүүс одоо Монгол хэлээр боловсрал эзэмсэн, казак хэлээрч боловсрал эзэмсэн. Одоо тэр хүмүүс бол бидний сонгодог жишээ юм да. Академик түвшинд нь сураад одоо ном зохиол бичиж байгаа. Сүүлийн үеийн залуучуудад тийм залуучууд байна уу? харин тий одоо бол ер нь аль хэлээр бид бол бичдэг. тий тонгогч бичээр өнөөдөр нэг хос хэлний гэдэл яриад байгаа олон хэл соёлын асуудлыг яриад байгаа нь маань зүгээр боловсролын харилцаа гэдэг маань одоо сургуулийн өмнөх боловсрол буюу одоо 2 наснаас тий одоо 18 нас хүртэлх одоо хүүхдийн одоо яг эзэмших ёстой боловсролын насныхын төвшөнд болох процессүүд дээр нь сурах бичиг сургалтын хөтөлбөр багш гэл одоо энэ бүх олон хэл соёлын асуудлыг яах юм гэдэг дээр л ярьж байгаа. А гэтэл таны ярьж байгаа асуудал бол 18-аас дээш насны одоо насны хүрээд ирсэн бие хүн өөрийнхөө их хэлээ болон бусад одоо хэлээ хэрхэн яаж одоо сайжруулж авч явах юм гэдэг нь өөрөө чөлөө сонголтын асуудал байгаа. Мэдээж тэр одоо академик боловсрол эзэмших гээд 10 жилийн боловсролыг ярихгүй болчихсон. Тэгэхээр тэр бүх академик одоо тэр хэлий чинь чадах сүрийг нь тэр боловсрлоор дамжуулаад суралцж явахдаа одоо сүрийн сайн тавиулж ижил одоо тэр амьдралдаа гарахад бол тэр хүн төвгүүгээр тухайн хэлүүдээ өөрөө аваа явах болцоонд бүрдэх байхгүй. Тэгэхээр тэр боломжийг нь сайн тавьж өгдөг үндэс сүр нь бол одоо энэ бас хэлний одоо хөтөлбөрүүд байх юм аа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд өөрөө чанартай. Тэгээ хөтөлбөр нь өөрөө чанартай хэрэглэгдэх сурах бичгтэй, толилтойгоо, чанартай багш нартайгаа байх юм бол энэ бол төвггүй академик төвшөндөө хангалттай одоо тий альч одоо хэлийг хослуулаад аваа явах болцоонд бүрдэх байхгүй. Това одоо хэлтэй их хэлтэй хүүхдүүд маань монгол хэлтэй яаж хошуулах юм, казак хэлтэй одоо нутгийн зон олонтойгоо яаж харилцаад байна тий. Жишээлбэл одоо хэд хэдэн хэлийг зэрэг эзэмшээд болоод байна. Жишээлбэл одоо това хүүхдүүдийн хувьд бол казакаарч яриад байна, монголоорч яриад байна, това хэлээч хэрэглээд байна гэдэг юм. Ингээд нөгөө хэлний маневраа тухайн одоо арга зүйгээр ингээд эзэмшээд дээр нь хэрэглээнд харилцаанд ингээд хэрэглэх тусмаа одоо чанарчих, соёлжих өшөө илүү одоо ахиу боломжуудыг ингэж олж харж болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ болцоо боломжуудыг бол төрийн одоо бодлогоор дэмжиж байгаагийн хувьд бол тэр онцлогт нь наснд нь тохирсон, ангид нь тохирсон гэдэг одоо энэ агуулгаар академик толиудыг нь сурах бичгийг нь хөтөлбөрийг нь онцлогтойгоор тохируулаад өгөх юм бол орчин цагийн одоо шинэ цахим хэрэглэгдэх хүнүүд гарч байна. Хэвлэмэл биш. Одоо хэлээ бид нар одоо вебсайтад заримдаа ингээд ороход бол олон хэлийг ингээд зэрэг одоо сонгоод уншиж болцоотой вебсайтууд байна шүү дээ. Тэгэхээр олон хэл тэрүүтэй адилханаар л одоо солиод хөрвүүлээд хэрэглээд авах болцоотой цахим хэрэглэгдэхүүнүүдээр дамжуулаад орчин цагт бас олцох болцоонууд бас байгаад байгаа. Тэгэхээр Алаш Монголиа гэдэг төрийн бас байгууллага ажиллаж байна. Яг энэ нөгөө соёл, уран зохиолыг дэмжих хөрөлбөл энэ казак хэл дээр бичиж байгаа уран зохиол, яруу найраг бичиж байгаа залуучуудыг дэмждэг. Тэгээд энэ Орхон аймагтныг яруу найрагч гэдэг та. Тийм лээ. Юугаар ахт бабаа хэм блэ? Юу казакарч бичдэг, монголаарч бичдэг. Тий баядах тий. Тэр хүн чинь казакийн бүхлүүд нь яруу найргийг Монголын яруу найргийг казак хэл рүү орчуулсан шүү дээ. Том ном гаргасан шүү дээ. Тэгсэн сая номны Одоо тэгээ хэрэв Монголд соёлын бодлого гэж байдаг бол соёлын ам гэж байгаа бол тэгвэл энэ үндэсний цөөх дотроос төрж байгаа тэр уран бүтээлчдийг бүр тусгаалan дэмжих хэрэгтэй. Тэгжиж тэр хүмүүс чинь ингээд казак хэл дээр шүлэг биччихээж, хүүхдийн дуу биччихээж, уран зохиол биччихээж, хүүхэд залуучууд унших юмтай. Тэгээ өөрийнхөө их хэлээр бичсэн Өөрийнхөө түүхийг энэ өөрөө хүний сэтгэлийг нөгөө чимдэг, хүний үндэсний бахархлыг сэрээдэг. Үндэсний бахархад та хүн юмыг харах нь уур бухимдал стрессгүй те илүү тайван
гоё альбаа хүмүүстэй соёлтой харилцдаг орчны нөгөө хүмүүсийг бий болгох гэж зорж байгаа юм маань энэ шүү дээ тийм ээ. Энэ гол суурь нь одоо хос хэлний боловсрол гэж. Тэгээд өшөө нэг юм хувьшил. Одоо би ингээ маш олон компаниудыг харж байна. Яаж юм вэхээр ингээд нөгөө хүмүүс хүүхдүүдийг ингээд илэрхийлсэн сурталчилгаа юм уу баярын мэдчилгээ гаргахтаа энэ олон үндэслэлийг төлөвлөлийг дандаа гаргадаг болчих хоёрын компани. Зөвхөн алхам монголчуудыг гаргадаг байсан шүү дээ. Сайхныг бол гэтэл одоо казак үндэсний хувцастай хүн одоо тий таваа хувцастай тий Дүүнэр ингээд таваа ус байна уу казак ус байна уу гэд яасан гэсэн чинь нэг байгуулгын нээлтэнд орсгосон чинь тэд нэр тийм хувцас хэрэгтэй гэж ингээд яриад яваад байгаа юм. Одоо нөгөө Тонгоо багшаа Баян-Улгийн аймгийн 43 сургууль ихэнх нь хос хэлний одоо боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ер нь хэрэгжүүлж байгаа. Хүмүүс нь яриад идэв штэ. Аль нэг хэлийг нь давмгайлаад бай ингээд эсвэл монгол хэл нь ч юм уу, казак хэл нь ч юм уу ингээд яриад идэг. Тэр нь зөв юм уу, буруу юм уу? Эсвэл тэр нөгөө хөтөлбөр бүгээрээ болоод энэ маргаан гараад байгаа юм уу? давмгаалаад байна гэдэг нь хичээл заахын үсттэй. Тий, аль нэг хэл нь давмгаалж ингээд ч юм. Эсвэл монгол хэл нь ч давмгаалдаг байж болно. Зарим тохиолдолд казак хэл нь ч давмгаалдаг байж болно. Энэ чинь зөвхөн одоо нийгмийн хардталт байгаа байхгүй юу? Тий, жишээлбэл одоо хөтөлбөргүй учраас эн чинь их олон маргааныг дагуулж байгаа юм тийм ээ? Тий. Тийм. Бас хэлний хөтөлбөр нь гараагүй. Гэтэ энийг ингээд нийгэм өөрөө ингээд ярьдаг нь зөв юм уу, буруу юм уу? Тэр хүн чинь боловсролын ямар ч асуудал мэдхгүй зүгээр фэйсбүүк дээр хэн нэгний постлсон юмн доор ингээд бухимдаад байгаа байхгүй. Жишээлбэл одоо нийгмийн олон хэсэг болсон монгол хэлтэй хүмүүс чинь энэ анги дээр бүгдээр казакаар ярьж ин гэдэг ч юм уу. Тэгээ ороод ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь дэрийг нь бусад хүмүүс шеэрлээд юм монгол хэл нь яасан юм бэ гэдэг ч юм уу тий. Ийм маргаанууд зөндөө гараад ирдэг. За энэ бол хүний эрх асуудал. Өөрөөр хэлбэл хүний эрхийн зөрчил яагаад гардаг гэхээр ялгарлан гадуурхалт тий. Ялгарлан гадуурхалтыг яагаад энэ чинь ялгарлан гадуурч чи яагаад тий казак хэлийг сураад монгол хэл сурахгүй байгаа ингээд казак хүмүүсийн эсрэг ингээд ялгарлан гадуурхалт хийгээд тэр ялгарлан гадуурхалтын суурь нь юу вэ гэхээр юм мухар с жиг таамаг байдаг. Тэр нь саяны тий мэдэхгүй байж яриад байгаа юм биш үгээ тий. Хизээж баян үлгээд очиж үзээгүй. Хос хэлийг бүр амьдралдаа сонсоогүй заяа. Бүр хичээл дээр нь сууж үзээгүй хүн хизээж баян үлгээд очиж үзээгүй хүн тийм яриад байгаа. Норвегийг одоо бид нар өөрсөн гол шалтгаан бас хос хэлний боловсролын хөтөлбөр дээр ажиллаж ирсэн тийм ээ. Судлаачаар олон жил ажилласан. Тэгээд одоо бол мэрэгжил албан тушаал өөр газар ажиллаж байгаа маань тий. Тухайн үед бол ямар бэрхшээлүүд байсан сая Тунгаа багш маань ярьлаа одоо ингээ боловсролын тухай хуулинд оруулчихсан юм байна. Ингээ тухайн үед яг тэрийг ингээ оруулъя гэж хичээдэг байсан, зүтгэдэг байсан. Эсвэл энэ талаар яригддаг байсан уу? Одоо яг тухайн чиний ажиллаж ирсэнээс өнөөдөр ямар твшил гарсан байна. Тий. Яг тоочны. Тий. Тэгэхээр өмнө нь бол яг би боловсролын хүрээлэнд эрдэмтлийн ажилтнаар ажилладаг байлаа. Тэгэхээр ер нь бол харин ч засгийн сараас бүр тогтоол гаргаад манай боловсролын хүрээлэн дээр казак, туваа хүүхдийн боловсрол болон гадааддах монгол хүүхдийн асуудлыг одоо хариуцж судалгаа хийдэг бие даасан бүр секторын байгуулж өгсөн 11 онд. Тий. Тэгэхээр түрүүний их хэл гэдэг бол шүү дээ зөвхөн одоо цаатан тухайн хэлний эсвэл туваа, казак одоо хүмүүсийн хэлний тухай юм яриад байгаа юм биш. Ер нь нийтлэг одоо энэ Монголд байгаа одоо 3.5 сая хүнд хамаатай хүн болгоны өөрийнх нь их хэлний тухай юм ярих гэдэг байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө цаад их хэл нь сайн чанартай боловсрол эзэмших одоо үндэс суурь болох юм байна. Тэр их хэлний бодлогоо зөв авч явах нь өөрөө боловсрлоор л одоо системтэй ингээд олгодох нь зөв юм байна гэдэг агуул байгаа. Гэтэл одоо бидний тий Солонгос ч гэдэг юм уу төвлөрн суудаг Америк, Японд гэдэг юм уу Европ ч гэдэг юм уу ингээд Монгол иргэдийн хүүхдүүдийн тий их хэлнийх нь асуудал бас одоо Монгол улсын төрийн бодлогоос ангид үлдэх ёсгүй. Энэ хүмүүс ч гэсэн чиглэсэн төрийн бодлого хэрэгжих ёстой гэдэг өнцгөр маш сайн ажилласан, суурь судалгаануудаа хийсэн, тэднэрт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын явуулга, дасгал материал одоо тэр бүгдийг ярил өнөөдөр бидний нөгөө богинохон цавхацаа багтахгүй тий. Харин казак хэлний одоо энэ хос хэлний хөтөлбөрийн одоо сүрүүдийг нь тавьж одоо энэ суралцах боломжийг нь өшөө илүү одоо тий яаж дэмжих юм гэдэг дээр болоо төвлөрсөн судалгаануудыг бол хийж явсан. Харамсалтай нь одоо сүүлийн одоо 4-5 жил боллоо тухайн сектор одоо яг нөгөө засгийн газрын одоо бүс өөрчлөгдсөнтэй холбоотой харийн агентлаг байгууллагуудын бүс өөрчлөгдөд байхгүй болж байгаа юм. Тэгэхээр энэ одоо бүтцүүд уул нь ажиллаж одоо тий
залхамж халаагаангийн хадгалдаг байсан бол өшөө энэ одоо саяны одоо төрийн бодлогоор гаргаж иж байгаа саяны одоо хуулинд одоо судсан байгаа заалтуудыг өшөө арга зүйгээр одоо ингээд хангах том боломж байх байлаа л да. Одоо энэ бүх зэвүүргүүдийг бол яг төрийн байгууллагууд мэдээж хариуцж ажиллана. Гэлээ гэхдээ бол судлаачид нь бол алга болоогүй тодорхой зэвүүрүүд хариуцаад байж байгаа. Тэгэхээр энэ нөөцүүдийг дээр нь өшөө энэ асуудалтай холбогдоод эрдмийн зэрэг хамгаалсан судалсан одоо маш олон судлаачид байна. Энэ нөөцүүдийг ашиглаад одоо хуулиндаа сая засаг даргын эрх мэдэл болон боловсрол шинж ухааны газруудын бие дааж одоо хийж хэрэгжүүлэх эрхийнх нь хэмжээг нь одоо энэ шинэ хуулиндаа тусгаж өгсөн шийдлийн асуудал. Тэгэхээр энэ байгууллагууд энэ эрдэмтдийн нөөцүүдийг ашиглаад одоо ер нь маш их боломж олгож байгаа. Тий. Тэгэхээр тэр боломжоор тэр одоо зохион байгуулалт ажлыг энэ хэлнийхээ асуудлууд дээр одоо санаа зовндог эрдэмтдтэйгээ хамтарсан байдлаар хийж хэрэгжүүлэх юм бол орон нутаг өөрийнхөө төвшөнд бол бас овоо их ажлыг амжуулах нөөц байгаа. Тэгэхээр энийгээ одоо энэ эрх зүйн байдал нь дэмжиж хангалттай одоо заалтанд тусаад ороод ицсэн байна. Тэгэхээр энэ боломжинд нь тохируулж чадлынхаа хэрээр орон нутагтай ажиллаад гаач. Орон нутаг ингээ бархаа байгаа чадахгүй тэр одоо төвшин хангах юм бол засгийн хэмжээнд ч гэдэг юм уу тийм үндэсний хэмжээнд ямар боломжуудыг одоо эрэлхийлэх ингээд алхам юм одоо ингээ хийх юм бол бидэнд бас боломж байна. Одоо судлаачдын бэлэн болсон. За хууль эрх зүйн орчны бэлэн болоо. За багшийн асуудал дээр жахан одоо багш сургах асуудал. Сая би танай байгууллагын нэг хийсэн судалгаа уншиж байсан чинь 29 жил багш хийсэн нэг багшийн сэтгэгдэл байлаа. Одоо би 29 жил багангийн багш хийлээ. Тэгээд би одоо казах хэлээр ингээд сургалт авсан чинь өөр гоё сайхан санагдлаа гэдэг тийм ээ. Тийм утгатай. Одоо тэр хүмүүсийг одоо багш гэдэг маань бас өөрөө бас хүний тухай ярьж байгаа юм. Тэр багшийг одоо өргөлж боловсруул сургаж л байхгүй бол тэр хүн чинь бас тэр хүүхдүүдэд очиж хичээлээд бүрэн дүүрэн зааж чадахгүй шүү дээ. Нэг л ингээ хэвийн ингээд юмаа заагаад байвал бас уйтгартай тийм биз дээ тий. Макс дэвшил гэдэг юм бас байхгүй болно. Тэгэхээр одоо тэр багшигаа бэлтгэхийн тулд та тэр өнөө хальт яриад хальт ингээд ярьцсан. Одоо бид тэр Казахстанд хандах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо Оросын холбооны улсын бүгд найрамдах Туваа улсад хандах хэрэгтэй юм уу? Тэднэрд бэлтгэгдсэн нөгөө багш нар манай Монгол улсад орж ирээ. Монгол хэлээ бас сайн мэдэхгүй бол нөгөө монгол хэлний асуудал бас давхар хоцрох гээд байгаа тийм ээ. Тэгэхээр одоо яг гол гаргалгаа юу? Бүх юм нь одоо судлаачид маань байна. Хууль эрх зүйн орчин бүрдсэн. Одоо зөвхөн багшигаа сайн чанаржуулах асуудал тулмагдж байна. Та түрүүн бас нөгөө сайн. Тийм ер нь бол олон жил яригдж байгаа юм бол ер нь багшийн чанарын асуудал. Аюулгийнхаа өөрснөө ярьдаг тийм. Өөрснөө ярьдаг өөрөөр хэлбэл багшийг маш чанар муутай бэлдэж байна гэдэг асуудал. Тэгээ яг яам тусгаалсан бодлого барих гэж юм билээ л дээ. Энэ чиглэлээс харахад ер нь бол багшийн хөгжлийг одоо дэмжих төв гэдгийг тэр нөгөө Монгол Улсын боловсролын их сургуулийн салбар сургууль байгаа шүү дээ. Тэрэн дээр бүр тий тэр багшийн хөгжлийг дэмжих төв гэж байгуулад тэндэн тэр одоо казахлынхын чадвар, туайлынхын чадвар тэр одоо арга зүйн чадваруудыг сайжруулах. Монгол хэл заадаг багш нарыг нь болохоор багш суралцааны хөтөлбөр одоо төрөө татаж ирж өөр сургуульд монгол хэл заалгаад тийм хот руу энэ татаж ирээд ингээ багш суралцааны хөтөлбөр тийч нөгөө хэл чинь бас нөгөө хэрэглээ орчин хэрэгтэй байдаг учраас яг монгол хэлтэй орчин багшиг татаж казах багшиг татаж авчирж ш туваа багшиг татаж авчираад монгол хэлнийхэн чадвар чанарыг сайжруулад тий одоо буцааж багшлуулах гэх мэтлэн тусгайлсан арга хэмжээ авна гэж төлөвлөж байгаа юм. Ер нь тусгай арга хэмжээ авахгүй бол тэр чинь нийт олон багш нарт тавьж хаар чинь тэдний нөө ялгаатай хэрэгцээг нь хангаж чадахгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо Казахстаны их сургуультай, Кыргызстаны их сургууль энтертэй яамны төвшөнд гэрээ хэлцээр байгуулж одоо тэр хос хэл заах ур чадвар гэдэг бол Монголд байхгүй шүү дээ. Монгол Улсын боловсролыг сурч чадахгүй шүү дээ. Тэгэхээр чинь бол тэр Казахстанд л очиж сурахаас өөр арга байхгүй. Тэр хос хэлний багшийг бэлдэн гэдэг чинь одоо бүх хичээл зааж байгаа багш нар бүгдээ хос хэлний багш үстэй. Одоо жишээлбэл биеийн тамир монгол хэл, математик, физик, хэллэгийн зарчмаар л тий. Тэр одоо хэрэгжилж байгаа тэр 14 агуулга хэлийг тий. Агуулга хэлийг интеграцчлан сургах гэдэг арга зүй туршсан. Одоо энэ боловсролын хүрээлэнгийн сектор бол
2-3 жил тушаад өөрөөр хэлбэл хичээл болгоны багш нар хос хэлний багш байна гэдэг зарчим багхгүй юу? Бидний уламжлалт ойлголтыг тийм байсан шүү дээ. Нэг туваагаар яриад, нэг монголоор яриад гэдэг байсан. Тий, яг нэг хэл дээрээ голлон заана, монгол хэл дээрээ юм хэл дээрээ голлон заана. Гэхдээ нөгөө хэлийг шаардлагатай үед хэрэглэнэ. Одоо жишээ нь монгол хэл дээр тухайн хичээлийг зааж исэн ч гэсэн хийсвэр тэгээд одоо баяуулгад байдаггүй зүйлч байдаг юм уу те. Энэ талах Монголд байгаад баяуулгад байхгүй байгаа юм ингээд заах бол ялцчихгүй ингээд адилхан нэр томьёо юмыг ашиглахад бол ялцчихгүй хэлийг нь ашиглах. Тэгээ их хэл дээр нь химийн нэр томьёоднуудыг математикийн нэр томьёонуудыг казак дээр монгол дээр өгөх. Тэгээ тэр агуулга эзэмших нь чухал. Тэгингээ хэлээ суралцж байгаа. Тэ хоёр хэл дээрээ сайжирч байгаа. Одоо та түрүү нэг судалгаа яриад байлаа. Нийт хэдэн хүүхдийн асуудал яригдж байна. Одоо хос хэлний боловсрол эзэмшиж байгаа. За тэгэхээр одоо энэ хамгийн сүүлийн бодлогын чиглэл боловсролын яамны статистикаас харах юм бол Баян Үлгийн аймгийн Цэнгэл сумаас бусад сум гэхээр ч аймгийн төвийг оролцуулаа тий 27690 суралцагчийн 83.3% нь казак, Цэнгэл сумын 2296 суралцагчийн 13% нь тува, Ховд аймгийн Ховд сумын 466 суралцагч 100% казак, Хөвсгөл аймгийн Цагаан нур сумын 506 суралцагчийн 28.9% цаатан буюу туваа байна гэсэн ийм статистик. Тэгэхээр Баян Үлгийг гол нь Баян Үлгээд яригдж байгаа. Ховд аймгийн Ховд сум бол 100%. За Хөвсгөл аймгийн Цагаан нур сум цаатан гэдэг шүү дээ. Одоо манай туваачуудын нэг хэсэг. Тэгээд тэр хүмүүсийн тухай ярьж байгаа юм байна. Бусад одоо энэ налаах ингээд бас яриад идэв шүү дээ. Тэнд байгаа бас хүмүүсийн асуудал одоо яах вэ? Төвийн бүсийн казакууд гэдэг нэр томьёо алтан бусаа. Танах бас судалгаа хийсэн дээ. Тэгсэн. Ковидын үеэр энэ Монгол Улсын их сургуулийн Франц хэлний багш доктор Алтан Гүйл манай эвслийн одоо налаах дөрвийн салбарын зохицуулагч Ардак нар одоо ковидын хөл хорионы үеэр захин судалгаа хийсэн. Энэ төвийн бүсийн казакуудын одоо хэлний хэрэглээ нь ямар байна, чадвар нь ямар байна, сонирхол нь ямар байна гэдэг ийм чиглэлээр судалгаа хийгээд үзэхэд бол жоох эмгэнэлттэй дүр зураг гарсан. Яагаад эмгэнэлттэй гэсэн гэхээр тэр хүмүүс хүүхдүүд минь казак хэл мэдэхгүй болсон. Мэдэхгүй байна. Түүн гэсэн казак бол. Бид нар нэг хагас хайлтмалд Баян Үлгээ очихороо юм уу, сүм хийдтэй очихороо казак хэлээ хэрэгэлдэг. Бусад тохиолдолд бид нар огт казак хэлээ хэрэглэхгүй байна. Манай хүүхдүүд бол зүгээр нэгдүгээр ингээд цэцэрлэгээсээ эхлээд одоо бүх хичээл нь монгол хэл дээр орчих учраас казак хэл огт мэдхээ болчихсон. Одоо зуны амралтаар ингээ Баян Үлгээд өвөө эмээ дээр очихороо өвөө эмээтэйг харилцаж чадахгүй ийм төвшөнд төрсэн байна. Очаараа таны яриаг талчээ. Хэлээ мэдэхгүй хүмүүсийн сэтгэл зүй ямар ах вэ? Тэр чинь хамгийн түрүүнд ингэсэн шүү дээ. Өөртөө тийм чинь эхлээд мэдэхгүй. Амьдрал гараад байна тийм. Ингээд нөгөө баримжаагүй болдог гэж байна. Хүний сэтгэл нэг дүүрэн байдаг шүү дээ. Гоё дүүрэн байж иж би наад зараад. Тэр ингээд дундуур болоод яахаа мэдэх гэвэл нөгөө identity-гийн хямрал гэдэг юмд ордог гэж байна. Одоо тэрэнд бол туваа хүмүүс орцсон. Төвийн бүсийн туваачууд. Тэрийг бид нар яагаад орцсон гэж хэлж байгаа вэ гэхээр ариун агчдэр манайх бол нөгөө туваа ээж төвийн бүс байгууллага манай тий манай гишүүн баггүй юу. Тэгээ ариун агч ингээд статистик энэ судлаад үзсэн чинь 2010 оны хүн амын тооллогоор байсан туваачуудын тоо 2020 онд эрс зүрхт гарч ирсэн. Тэгээ яагаад тэгээд ариун агч асууна үстэй? Бөө зарга статистик явна үстэй? Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд нь туваа хэлээ мэдэхгүй учраас өөрийгөө туваа гэж хэлээгүй бүгдээрээ халах монгол гэдэг. Тэгсэн. Хүн амын тооллогот ороод тэгээд туваа хүн ам 50%-аар бараг зүгэрсэн юм шиг. Энэ ахгүй юу? Identity crisis. Тэр хүмүүс хэлээ мэдэхгүй учраас өөрийгөө туваа гэж хэлдэг. Мад зарим казак хүмүүс өөрсдөө халахгээл хүн амын тооллогот ороод явж байгаа энэ төвийн бүсийнх нь бол тэр хүнийг ийм байдалд оруулж байгаа. Тэр хүн чинь би өөрөө туваа гэж хэлж чадахгүй. Халах монгол гэж хэлж чадахгүй ингээд тулгамдсан байх л да. Тэгээд одоо надаас туваа хэлээр юм асуувал би мэдэхгүй учраас шиг мэддэг юм чи монгол гэж хэлчихгээл халах монгол гэж бүртгүүлсэн байх байна л да. Тэр хүн тий. За туваагаар ирэх нөгөө би мэдэхгүй шүү дээ тий.
гэх юм хүүхдийн зүүд Тийм. маш хүн тусах. Тийм. Чи тоо юм бол манай Монголоос юугаар өөр юм гэх мэдэхгүй шүү дээ. Чиний шашин юу юм гэхээр мэдэхгүй шүү. Чиний соёл тоо хүмүүсийн гэр нь ямар байдгийг мэдэхгүй шүү. Казакууд бол бас яадаг шүү дээ, мэдэн шүү дээ, юм шовгор гэр байдаг гэх тээ. Арай шовгор гэр байдаг. Тэгэхээр чин хүнийг бол нөгөө нэг амин чанарын өөрийгөө тодорхойлох хямралд оруулаад тэрнээс үүдээд өөртөө итгэх болдог гэж байна. Хүүхдийн өөртөө итгэх буурдаг гэж байна. Бүх юм дээр за би казак хэмжиндэгч хөлөө. Гэхдээ би казак биш монгол хэмжиндэгч хөлөө. Би монгол хүнтэй адилхан гэвэл намайг чи монгол биш казак гэдэлч хөлөө. Тэ? Тэр хүн бүр насан туршдаа юм ирэлзээ тэнгэлзэл. Чиний хэлдгээр тодорхойлж байгаа дүүрэн биш мэдрэмжтэй буюу өөртөө итгэхд бол хамгийн хүнд цогцолт өгж байгаа. Тэгээ баян үлгээд очиод өвөө эмээтэйг харилцаж чадахгүй байх ямар байдал. Эмээгийн сэтгэл зүйн ямар ах вэ те? Өөр хүүхдүүд нь цаахан уулзаад хүрээд баяр наадан бодоод гэсэн чинь нөгөөдөл нь хэлийг мэдэх одоо яа да нийгэмдээ буруу хөөстөө буруу хөө. Тэгээд тэр хүмүүс судалгааныхаа эцэст юу гэж хэлсэн бэ гэхээр та тэгээд ихэлээ судалмаар байгаа юм сурмаар байгаа юм уу гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь бүгд тэ 1-р ангиас 12 дугаар ангиуд сурмаар. Би ихэлээ сурмаар байгаа байхгүй. Сурмаар байна гэжээс. Тэгээд бид нар тэрнээс хойш зөвхөн баян үлгээд хос хэлний боловсрал яриха болоод төвийн бүсд байгаа казакуудын хэл соёлыг яах вэ? Энэ хүмүүс хилээ мартснаа соёлоо мартлаа. Соёлоо мартснаар энэ хүмүүсийн одоо энэ нөхцөл байдал хэцүүдлээ гэд зэрэгцүүлээд ярьдаг болсон. Тэгээд харин энэ бодлогын чиглэл дээр юу гэж орсон бэ гэхээр одоо насан туршдаа суралцахуун төвгээд аймаг болгонд байгаа. Сум болгоно насан туршийн боловсролын багш байгаа, анги байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн чиг үүрэг дотор юу өгсөн бэ гэхээр тухайн орон нутагтаа амьдарч байгаа үндэсний цөөнх казак туваа нөхөд хилээ сурыг гэвэл курс хичээлүүлнэ. Тэр төв дээр үн төлбөргүй. Багшийн өөрөөр хэлбэл багшийн тэр үндэстэн дотроос нь олж болно. Татрын оролцуулж болно. Тэнд амьдарч байгаа одоо манай Ардаа гихч бол казак хэл маш сайн мэдж байгаа шүү дээ. Тэр хүний багшаар аавна гэсэн татаад. Яг үнэ. Энэ боломжийг ингээд олгож байгаа. Тэгээд төсөв санхүүжилт нь улсын төсөөс гараад, ингээд орон нутгийн төсөөс гараад ингээд зохион байгуулалтыг нь хийж болно. Сургуулиуд дээр бас боломж гэж өгсөн. Одоо Сэлэнгэ аймгийн Шамар сум байна шүү дээ. Ебэс дээр. Нөгөө байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө төрөлсөн сургалт зохион байгуулах хэрэгтэй. Төрөлсөн гэдэг нь бид нар нөгөө математикийн гүнзгий, англи хэлний гүнзгий гэдэг шүү дээ. Тэр баггүй. Тэрний оронд туваа хэлний анги. Хичээл. Яг Нэг анги бүрдүүлээд багшийг нь олоод туваа хэлнэ. Тэнд багш байхгүй байвал цахимаар багш хотоос цэнгэлээс Төсвийг энэ төр тухайн гадар нь шийдэж шийднэ. Тэр төсвийг шийдсүгэ гэдгийг бол одоо энэ боловсролын яамны төсөв санхүүгийн одоо даргад баццэгт шаардлагатай зардлыг тийм ээ жил бүрийн улсын төсөв тусган батлуулах арга хэмжээ авч ажиллахыг санхүү хөрөнгө оруулалтын газар баццэгт үүрэг болох сугай гэсэн ийм гарсан. Тэ одоо нөгөө цагаар нь тоосож олгоо шүү дээ. Тийм нэг хүүхдийн ногд хөтөлбөрийнхаа хэрэгжилтийг байна шүү дээ. Тэрнгээрээ ингээд олгохоор ингээд одоо энэ чинь наривчилсан нөгөө хувьс зардлын орон норматив буюу засгийн газрын тогтоол гардаг шүү дээ. Тэрэн дотор тусгаж оруулна гэсэн үг. Одоо энэ чинь байхгүй. Одоо тэгэхээр энэ чинь одоо тэр норматив зардал дотор тусаад ингээд одоо төрөлцсөн сургалтын зардалд ороод ингээд шийдэгдээд явах боломжтой буюу энэ төвийн бүсэд байгаа казак тоо хүмүүс энэ маш чухал шийдвэр байна тийм. Харин энэ миний хүлээлтийг давсан. Яг үннийг хэлэхэд би төвийн бүсийн казак тоочуудад бодлого гарна гэж би хүлээгээг байхгүй. Би зөндөө ярьсан гэхдээ энэ зөвхөн нөгөө өмнөх шигэ баян үлгийн хос хэлний боловсролаараа гарах байх гэтэл бүр ийм тэ насан туршдаа суралцсан хүрээнд ингээд төвийн бүсийн казак тоочуудад зориулсан юм шийдвэр гарангууд энэ бол миний хүлээлтийг тавсан шээ. Тэгвэл одоо манай подкастыг үзэж байгаа үзэгчид бол одоо жишээлбэл
танай орон нутагт одоо зорилттой төлөгийн казак туваг хэлтэй хүүхдүүд байвал саяны тонгаа өгшийн маань зөвлснөөр сум орон нутгийнхаа удирдлагад одоо саяны асуудлыг хүсэлтэд гаргаад шийдвэрлүүлэх боломжтой юм биш үү те. Ер нь болж бүтэхгүй байгаа юм биш болж бүтэж байгаа. Гэтэ бүхэл асуудал дээр одоо зарим тохиолдолд бол одоо Монгол хэлний ч гэсэн асуудлууд зөндөө байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Шийдвэрлэгдэхгүй байгаа. Аль болох шийдвэрлэх гээд олон хүмүүс төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд тал талаас зүтгэжил байгаа. Болоё бүтээ гэж байгаа асуудлууд байгаа. Дээд боловсролт хүртэл хамаатай шийдвэр гарсан. Одоо туваа хүүхдүүдэд бол квот олгоод бүр тэтгэлэг болгоно. За юу дээд сургуульд хэрэг тэнцээд ороод ирэх юм бол шууд тэтгэлгээр сургана гэдэг бүр заалбарсан. Казак оюутнууд ихтэй сургуульд орж ирээд нэг хэл нь гологдоод тийм Монгол хэл гологдоод бүр бэлтгэл курс хийж байна. Хэлний бэлтгэл хийж байна. Бүр ийм одоо чухал буюу боловсролын шат түвшин болгонд хамаатай тийм сөбөд яах юм. Монгол хэлийг ихлэ танилцуулж эхэлнэ. Одоо бол сөбөл цэцэрлэг бол дан казак хэл дээр явж байгаа шүү дээ. Тэгтэл монгол хэлний зарим нэг юмыг одоо танилцуулж эхэлнэ. Жишээ нь одоо юу гэдгийг үзүүлэн таниулах монгол хэлтэй ийм зургнуудаар нь ээжийн зураг зураад ээжгээ монголоор бичсэн ингээ хан дээр наацсан заахгүй. Гэхдээ хүүхд тэрийг харж л байна. Төрийн дуул заана. Тийм ээ. Төрийн дуул заагаад эхлэнгүүт энд чинь монгол хэлээр дуулна шүү дээ. Тэнгүү тэрэн дотор байгаа өгнүүдийн учир юу юм гээд асуугаад судлаад тэр нэг орчныг бий болгоод байна тийм. Жишээлбэл одоо Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумд бол ер нь би энэ тэнд сурвалжлага хийгээд явхад бол Цэнгэл сумын казак хүүхдүүд нь бас сайн монгол хэл сайн мэдж байна. Яагаад гэвэл нөгөө туваа хүүхдүүд байгаа учраас тэд нэртэйгээ ярилцаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь туваа хүүхдүүд байхгүй ч монгол хүүхдүүд байхгүй улаан хус юм өөр ногоо нуур дээр очихоор орчин байхгүй ч. Тэгэхээр хэл сурах нь зөвхөн багшаас хамааралгүй зүйл. Одоо жишээлбэл энэ сахим орчин олон нийтийн одоо энэ юу сүлжээ маш сайн хөгжсөн үед энэ телевиз радиогийн бас өөр өөрсдийн гэсэн бас тийм өөрхтэй баймар байгаа юм тийм. Жишээлбэл одоо манай Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд бас тусгай хуультай дээр хуульд нь заагаад өгсөн байгаа. Одоохондоо бол тэр нь жаахан тийм хэрэгжихгүй л байгаа л да. Тийм учраас тэр хэл сурах нь зөвхөн боловсролын яамар хараа суух биш одоо ингээд боловсролын яамрууд ярьсан. Тийм соёлын тийм хэвлэл мэдээлэл бүх нийтийн оролцоо байх нь чухал юм байна да гэж би дотор бодоод байгаа юм. Тэгээ Нурбигээс би нэг зүйл тодруулчихсан тийм ээ. Одоо ингээд манай Баян-Улгийн аймагт байгаа ихэнх багш нар нь Казахстан сурсан, Ховдод сурсан гэд ингээд яриад идэв юм. Тэгээд тэр хүмүүсийн бас л тэр хүмүүсийн хардлага л да. Одоо тийм олон нийтийн сахим сүлжээний асуудал тэр тал дээр ямар бодолтой явдаг гэж. Казахстан сурснаар муу болохгүй шүү дээ. Ховдод сурснаар муу болохгүй. Миний бодол бол хаан сурах нь чухал биш. Багшлах аргазын хувьд бол тэр өөрөөрийнхөө одоо эзэмших мэргэжлийнхаа дагуу бол хичээлээ заадагаараа зааж байгаа. А гэхдээ түрүү нөгөө агуулгын интеграц хийж заадаг арга зүй буюу одоо нөгөө хос хэлний агуулгуудыг хүүхдэд одоо тий өөрийнх нь их хэлтэй болон одоо төрийн хэлтэй хослуулж хүргэх тал дээр жишээлбэл Казахстан сурсан одоо багш нарын сүүр одоо монгол хэлний чадамж нь бол монгол одоо тий багш мэргэжлийн эзэмшсэн багш нараас бол сул байгаа байхгүй. А Монгол дотооддоо сурсан багш нарын казак хэлээр хүргэж байгаа чадвар нь Казахстанд нөгөө багш мэргэжлийн эзэмсэн хүмүүсээс казак хэлнийхэн чадвар нь зарим талаараа сул байх. Ийм хандлагууд харагдана тийм байна. А гэхдээ ерэн цаашдаа энэ асуудлыг бол тэр түрүүн тунгаагч бас хэлээд байгаа юм. Үндэсний хэмжээндээ бид бодлохоор одоо нэгэнтээ ийм одоо цогц бодлого гарч байгаагийн хувьд багшаа одоо цогцоор нь олон хэл соёлын ялангуяа өөрийнхөө одоо Монгол улсын өвөрмөц онцлогт тохирсон ард түмний онцлогт тохируулсан ямар одоо багш хэрэгцээтэй байх юм те тэрийг ямар одоо хугацаатаа хэрхэн яаж одоо бэлдэж явах юм гэдэг тэр багш үйлдэх тогтолцоондоо бол энэ асуудлууд руугаа анхаарах юм бол энэ бол шийдэгдэл явчих бүрэн болцоотой. Яагаад тэгэхээр одоо те туваа хэлээр дагнсан гэхдээ монгол казах хэлээр ч гэсэн одоо тэр тодорхой тэр агуулгын интеграцийг зааж чадахтай багшийг яаж бэлтгэх юм гээд монгол хэлээр казах хэлээр туваа хэлээр ингээд агуулгуудаа бэлтгэх хүргэх энэ тогтолцоог нь одоо тэр
тусгайлан юу гэдэг юм бэ багшийн тэр дотроо бол ийм олон хэл соёлын одоо багшийн хөтөлбөр гаргаж одоо бэлтгэх юм бол энэ өргөн цэцлэгт заа сурах болцоо. Судлаач ярьж байгаа ярианаас одоо жишээлбэл Казахстанд юм уу Туваад юм уу сурж ирсэн багшийг заавал энэ тусгай багш бэлдэх юу гэхгүйгээр боловсролын их сургууль тэр хүмүүсийн хос хэлний боловсрал заах чадамжтай гэдэг ч юм тийм итгэмжилсэн тийм юу байвал ямар байдаг вэ? Эсвэл заавал тэр хүмүүсийг одоо энэ сургууль гэвэл бидний өнөөгийн нөхцөл байдал боломж байна арай хомос байна л да тийм. Тэгэхээр нөгөө нэг одоо ч сүүлийн нөгөө 45 хоногор багш бэлдээд ааш курсын тэрэн шиг нөгөө одоо тэр зөвхөн хос хэлний арга зүйн сайжруулах чиглэлээр тэр нөгөө агуулга хэлний хослон заах арга зүйгээ яг онлын үндэстэй сайн зааж өгөөд 45 хоногийн курс бол хангалттай шүү дээ. 45 хоногийн курс чинь заавал биеэр бас биш байгаа ш. Тодорхой хувийг нь биеэр сураад бусдын цахимаар ингээд хамрагдаад тэр хүмүүс сертификат аваад тэгээ заах. Дээрэс нь тэр Баяуулгийн аймагт тэр багш хөгжлийн төв байгуулах гэдэг ш. Тэр төв дээр ерөөсөө байнгын хэрэгжиж байдаг нэг хөтөлбөр нь бол тэр хослын арга зүй байх ёстой. Тэрийг хийхин тулд бас энэ одоо чиглэлийн нэг том шийдвэр бол ер нь Баяуулгийн аймаг дээр том сектор авахлаар болсон. Ер нь тий. Өөрөөр хэлбэл тэнд Тува хэл судлаач, тий. Казак хэл судлаач, казакийн түүх судлаач, казакийн уран зохиол судлаач бараг юм олон янзын мэргэжилтнээс зөвхөн ганцхан хоёр эрдэм шинжилгээний байгууллага. Эрдэм шинжилгээний тийм секторын хэмжээ. Одоо Баяуулгийн аймагт уул нэг төлөөлөл зөвлөмж ганцхан баг шүү. Баяуулгийн аймгийн шинжлэх ухааны академийн философийн юу вэ? Байдаг шүү дээ. Тэгвэл шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн гэж байдаг байна. За. Тий одоо тэрний одоо ярьж исэн Тунгаа багш ярьж исэн зүйлийг тэнд бий болгол зүгээр юм шиг. Баяуулгийн аймагт одоо философи судлан гэж юу байх вэ? Одоо энэ гол Улаанбаатартай философи судлан. Тэнд бол одоо Туваа хэлний судалгаа, Казак хэлний судалгаа. Тэгээ уран зохиолын судалгаа, боловсрол энэ хос хэлний боловсролынхаа судалгаа, хос хэлнийхээ арга зүйн судалгаа. Энэ бүх юмыг тэнд хийдэг. Тэгээ тэр эрдэмтэд нь тэр багш хөгжлийнхаа төв дээр тэр нөгөө сургалт судалгаа багшаа хөгжүүлэх юм хийдэг ийм гол бас шийдвэр гарсан. Энэ нөгөө төвлөрсөн ачааллыг ер нь бууруулмаар. Одоо нэгэнтээ бид бол нөгөө бүсчилсэн хөгжил ярьж байгаа юм бол одоо баруун гэсэн зүйл уршаа явахгүй байна. Тий. Баруун одоо 5 аймгийн хүн амын хувьд бол ингээд олон ястан үрдсэн олон одоо үндэстэн ингээд аж төрж амьдарч байгаа олон одоо өрмөц соёлтой ийм хүн ам байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр баруун бүс төвлөрсөн байдлаар арга зүйн тэр төвүүдийг бүсчилсэн байдлаар байгуулчих юм бол жишээлбэл одоо орчин цагийн үед бол нэг төрөн орж иж байгаа том бодлого бол боловсрол дотор бол тэгш хамран сурах боловсролын асуудал байгаа ш. Энэ бол өөрөө нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ялгаатай хэрэгцээтэй одоо суралцах хүүхдийнх нь одоо арга зүйг нь оновчтой одоо тохируулах орчинтой хамттан зохицоор нь одоо хүүхдний үрийг чанартай боловсролоор хангах хүр дэмжтэй байх болцоог нь дэмжих арга зүй явах гэдэг. Тэгэхээр энэ одоо арга зүйг дэмжихийн тулд сургууль болгон өөрчлөгдөн бодлогоо арга зүйг хамт олон өөрчлөх ёстой, дэд үтсээ өөрчлөх ёстой гэдэг. Яг үүнтэй адилхан энэ бол энэ олон хэл соёлын асуудлыг ер нь бүх сургуулиуд анхаарч өөрсдийнхөө одоо багшаа бэлтгэх багш нарынхаа одоо тэр хөгжлийг дэмжсэн тэр хугацааны чи болон одоо хэрэгцээ сургалтуудаа энэ одоо сэдвүүд рүүгээ уялдуулаад авах юм бол одоо хаана бол энэ ойлголцол явчих болцоо. Та энэ олон жил бас энэ Тува хэл, Казак хэл, хос хэлний боловсрол гэж ингээд дуграад явж байгаа. Яагаад ингэж шийдэв? Одоо бид нар бас эхлээд гайхдаг гэсэн. Одоо Тунгаа гэдэг хүн маань одоо манай Баяуулгийн аймгийн хүн болов гэ. Тэгсэн чинь нөгөө Баяуулгийн аймгийн Алтан зүг сумын иргэн гэдэг. Оо дигүүдийн хүн чинь өстой манай сумын хүн байна. Тэгээ бүр танилцаад ирсэн чинь Төв аймгийн хүн болоо тий. Тэгээ олон нийтийн одоо ийм ажилд маш сайхан сэтгэлээр бидрийг бас төлөөлж ингэж ярьж байдаг. Бас олон тус ингэ үлгэр дөөрэл болж байгаа байхгүй юу? Бидрээс өөр хүмүүсийн хүний эрхийн тухай ярьж байгаа. Монголчууд ямар оюуны сар хүрээний хувьд ямар байгааг харуулж байна тийм ээ. Нэг нэгнтэйгээ эвтэй найрамдалтай байхын тухай ярьж байна. Энд чинь хүний хүүхдийн тухай, хүний ирээдүйн тухай тийм хүний түүхийн тухай, энэ сайхан дэлхийн тухай ярьж байгаа тохиолдолд ямар ч хүмүүс гоё энергиэр хүлээж явна тийм ээ. Та яагаад энэ асуудал руу анхаарал хандуулж орох болов? Сурч боловсрох эрхийн чиглэлээр байгууллага байгуулсан. Би өөрөө одоо боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрч нийлэлийн холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга байсан чинь над дээр эмэгтэйчүүд эрхийн тэгээ боловсролын чиглэлээр ажилладаг байгууллагын 2 хүн ирээд хэдүүлээ юм эвсэл байгуулъя, олон төрлийн бас байгууллагын эвсэл байгуулад энэ боловсролын төлөө дуурай явъя. Энэ боловсрал бүр сүйд боллоо. Та одоо өөрөө багш хүн байна. Өдөршний хилийн байгууллага орох уу, хамтрах уу? Би тгий гэсэн. Тэгээд тэр хүмүүстэй нийлээд энэ эвслийг нэг 11 байгууллага нийлээ байгуулад явж ирсэн чинь би өдөршний хилийн ажлыг өгөөд тэгээд энэ эвсэл дээр бүтэн ирээд тэгсэн чинь яг сурч боловсрохыг чадахгүй хүмүүс байдгийн шүү дээ. Эхлээд тэгдэг байхгүй. Тэг хэн бэ гэсэн чинь нэгдүгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж. Нэрэ тийм бэ дийлэнх нь ерөөсөө 14% нь 9 дугаар анги төгсдөг гинэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 14%. Тэг бусд нь ерөөс сургуульд ордгоо эсвэл орсон ч байгаа ангиас завсардаа алга болчихдог. За тэр хүмүүсийн төлөө явж хүш үндэсний цөөн хүмүүс идэв шүү дээ. Одоо дандаа сурлагын амжилтаараа 21-т ордог. Сүүбэд хамрагдалтаараа улсын дунджаас 20 пунктаар доогуур байдаг. Сургууль завсарлалт хамгийн өндөр байдаг. Ер нь бол сургууль завсарлалт өндөр. Нэгдүгээр ингээд хамран сургалт маш доогуур. Энэ хүмүүсд нэг асуудал байгаа шүү дээ. Өөрснөө юугаа мэдэхгүй байгаа шүү дээ. Эвсэлийн нэг судлаад хамтарч ажиллаад энэ хүмүүсийг сурч боловсрохыг их шийдлэхэд нь туслая л да гэд. Манай үндэсний цөөнхийн одоо ардаа гихч оройлон манлайлан одоо намайг энэ асуудал татаж оруулсан баг. Тэгээ дараа нь ариун нягч гараад ирсэн. Гэхдээ манай туваа бас тэгдэв. Цэнгэл туваа би анх удаа ариун нягчаас туваа гэж үндэссэн байдаг. Тийм үү? Хаана тийм гэж. Энэ баян уулхийн цэнгэл сум тэр чигээр. Цэнгэл сум гэж байд юм уу? Би бүр мэдэхгүй заяа. Үнэн ичвтер байдалд ороод алтаа даван богдооч мэдэхгүй заяа. Тэгээ энэ хүүхд туваа гэж байдаг юм шүү дээ. Хүү ямар сайн юм бэ гэсэн чинь Үнээрхийн үндэсний комиссийн тайлан харсан чинь Монгол улсад 2 үндэсний цонх байна. Казак туваа гэж байна. Яг үнэн юм бэ нэг. Тэгэл анх би тэд казак оюутнуудаас судалгаа авчихсан. Харуулаар холбоо казак оюутнуудаас манай эвслийн гишүүн байхгүй юу? Энэ казак оюутнууд энэ дээрээ сурахад их асар их бэрхшээлтэй толгордсон шүү дээ. Тэгээ кейс судалгаа гэдэг 5 бүлгийн кейс судалгаа хийсэн нэг казак оюутнуудын сурч байгаа хэрэг. Судлаад асуудал байд юм. Бид нар ч монгол хэл мэдгүй. Яагаад монгол хэл сурдгүй болоо гэдээ хэлж байгаа байхгүй юу? Тэгээ би судалж хэлсэн байхгүй. Тэгсэн чил нэг л хос хэл үндэсний цөөнхийн сектор болоо явчлаа шүү. За тэгэл судлаад л байдаг. Тэгж баяуулгээд анх удаа очиж байгаа юм би. Гадаадд очиж байгаа юм шиг. Онгоцны будал дээр болсон чи хажууд ингээд казакаар яриад эхлэнгүүд би чи хэлийг мэдэхгүй юм чи ингээ ангаагаа сууж байна зү тэ. За нөхөд өөр хэлтэй байдаг юм аа шүү. Намайг дагаж явсан ажилтан мань бүр гайхсан шүү. Казак айлд очсон чинь хүүхдтэй нөгөөд чи монголоор ярих гэж оролдоод 5 настай хүүтэй нь монголоор ярих гэж бол нөгөөт нь ойлгохгүй. Нөгөөт нь нөөцийн юм мань хүн ойлгохгүй. Шок норж байгаа. Тэгээ би тэр тэгэхэд их л гэдэг юм чи ингээд нүдэрээ үзэж ихээр сонсож байгаа. Энэ хүмүүс чи шахаад өөр хэлтэй бүр багаасаа ингээ өөр хэлтэй юм биш. Тэгээ монгол хэл сурдгүй юм байна. Тэгээд одоо монгол хэл сураг болохоор ингээд бус хичээлдээ ингээд явахгүй байгаа юм байна гэд. Тэгээд ч үчир нь болохгүй шүү дээ. Ном уншаад үчир нь болохгүй заяа. Тэгээ би хүмүүстэй танилцаж, найзалж, итгэлийн олж сууж уулзаж удаадараа уулзаж цуг хоол идэж айрг ууж иж би асуудлуудыг олж мэдчих. Ингэдэг ийм байдаг, тийм байдаг. Зүгээр одоо хос хэлийг ингээд хамгийн мундаг боловсролын докторт яриад ч ойлгохгүй. Ер нь бол баяуулыг яриад ойлгохгүй шүү дээ. Нүдээр очиж үзчихэж ойлгодог. Хос хэл гэдгийг чи ингээд чихээр сонсож нүдээр үзэж сургууль руу н орчиж ойлгодог гэдэг. Тэгээр чин би тэр ойлгох юмыг яг хүмүүстэй найзуулж нөхөд энийг би үндэстэн хоорондын ойлголцол, үндэстэн хоорондын харилцан яриа, үндэстэн хоорондын боловсрал гэдэг юмыг бүр ингээд өөрөөрөө дамжуулж гэж. Өөрөө тэрийг биеэрээ хийж тэгжээж ойлгосон. Тэгээ одоо намайг ингээд баяуулгийн хамгийн сүүлд би баяуулгийд очичаал ингээд бацгаа онгоцны бодол дээр суучихсан чинь их товаа хүн ирж байгаа. За манай энэ нэмийг харж яваарай. Товаа хүн юм байгаа Улаанбаатарт хүүхдээр очих чинь таныг таньж байна.
танд энэ хүнийг даатгаж өглөө гэж тэгдэг байхгүй. Тэгснэ ингэж та талтаа 5 богд орж ирсэн. Би орж үзээгүй шүү дээ. Хүй дараа 100 ир. Манад үнгүй бай. Таныг би үнгүй энэ талтаа 5 богд үзүүлнэ гэж туваа надад тэгж хэлж байгаа байхгүй. Тэгээд би эмээтэй яриа сууж харна. Гансүхий ээж. Боловсролын үрэлнэ. Ганагч ээж. Ингээд тэд чи ингээд би чи ингээд тэгээ уулзах хэвээр хүмүүс уулздаг. Тэгэл ингэж явж байгаа л би чи ингээд нэг юм антропологийн болон боловсролын судалгааг зэрэг хийж ээж энэ хослолны боловсрол гэдэг юмыг ойлгож тэгээд онолыг маш олон цагаар одоо англи хэл дээр уншиж судалж ээж ЮНЕСКОгийн гаргасан юмнуудыг уншаа. Тэгээд дээрэс нь судалгаанууд хийлгэсэн. Ерөөсөө энэ хослолны боловсролын талаар яг боловсролын хүрээлэн бол нэг юм боловсролтойгоо л холбоотой судалгааны чанар ямар байна, монгол хэлний эзэмшилт ямар байна гэж судалгаа хийдэг. Тэгэхэд манайх бол яг үндэсний цөөн хүмүүсээр өөрсдөр нь хэлдэг. Жишээ нь одоо Зэлмирагаар одоо юу гэх юм Нанчяг тий Аска байна хуульч. Асланбекер байна. Тий Асланбекер ингээд судалгаа юм. Алтангуй лагшаар Ардаа хөшөө. Тий. Ариуна хичээр. Одоо Тува ариуна хичээр ингээд одоо яг тухайн хэлний боловсролын нөхцөл байдал ямар байна. Судалгаа хийлгэж энэ чинь тухайн хэл чинь ямар төвшөнд байгаа юм, ямар хөтөлбөр таарах юм гээд өнөөдрийн бас хэлний талаар баримтлах чиглэлж бүх үндэс суурь судалгаануудыг манай эвсэл хийсэн. Хийхдээ яг тэр өөрсдөр нь хэлэх нэг маш чухал байхгүй би эндээс тий. Би бол гадны юм судална тэр дотоодоос цуглаж ирсэн мэдээлэл гадны юмтай нийлүүлээд манад ийм загвар, ийм бодлого, ийм дутагтаад байгаа юм байна гэдгийг бол боловсролын яамд бол удаа хэлцүүлэг яриа хийж өгч байгаа. Тэгээд намайг дандаа хүмүүс гайхах тийм улсын хурлын гишүүн Бадилхаангоо намайг чи ямар учиртай ингээ манай казакуудын төлөө яваад байдаг юм бэ гэдэг. Аавчин казак юм уу гэж асууж байсан байхгүй. Тэгээд дандаа тэгж гайхтیں۔ Тэгээд яг хуу хүүхдийн тантай санал юм байна. Би хүүхдийн эрхийн төлөө явж байгаа. Би нэг бүтэн үндэсний ирээдүйн төлөө явж байгаа. Монголд хизээч бий болохгүй, баг гуйгаад ч олдохгүй ийм үндэсний цөөн, өөр соёл, өөр хэл, ийм баялаг ямыг одоо Монгол улс хадгалаад, хөгжүүлээд ингээд аваад яваасай тийм соёлын олон янзд байдал гэдэг бол Монгол маш том баялаг байхгүй. Тэгэхээр энийг одоо ингээд хадгалж үлдээх хэмсэн тий энийг ойлгож хүлээн зөвшөөрөөд хөгжүүлээд ингээд аваад яваасай энэ олон 2-3 үндэст ингээ хоорондоо эвтэй нэртэй амьдраасай Монгол улсын үндсэн хуульд байгаа тэр үндэсний ив нэгдэл гэдэг юм одоо хангагдаасай эрхэн хангагдсан хүн бол аз жаргалтай баяртай сэтгэл дүүрэн энэ улсын иргэн гэж бахархалтай хайртай амьдрах юмаа гэж юм алсын хүнд ачааг үүрээд тэгээд янз бүрийн асуудал бэрхшээлтэй тулаад ингээд ажилдаг. Тэгээд хамгийн сүүлд очиход аймгийн засаг дарга надад Баян Улгийн хүнд тэргэн гэдэг тэмдэглээ өгсөн. Тэгээ Баян Улгийн би Төв аймгийн төрсөн мөртөө Төв аймгийн хүнд тэргэн биш. Гэтэ Баян Улгийн аймгийн хүнд тэргэн болсондоо бас баярлаж явдаг. Тэр аймагт төрж ирсэн олон хүний одоо их хэлийг нь хайрлаж яваа том ажил хийж байгаа хүн ч одоо Баян Улгийн аймгийн хүндэд тэргэн. Өөрөдөө Баян Улгийн аймагт өөр одоо том шагнал байдаг бол өгмөр л байгаа юм тий. Ер нь яг нэг хас хэлийг бол бидэнд бол ингээ харахад бол хэл шинжил талаасаа, угсаатан зүй талаасаа, түүх талаасаа гэдэг ингээд маш олон судалдаг эрдэмтэд байна. Энэ судалгаа бол хангалттай. Одоо бидэнд бол нөгөө нэгдмэл ойлголцол буюу олон хэл соёлын агуулгач холбогдол боловсрол талаасаа одоо яаж оновчтой хэрэгжүүлдэг гэдэг арга механизмыг олон улсаас бас хармаар байна. Жишээлбэл одоо Казахстанд 3 хэлний одоо бодлого хэрэгжүүлж байна. Малайз ч мөн адилхан 3 хэл. Ер нь бол хос хэлт улс орнууд зөндөө байна тий. Одоо жишээл Бельгиэд 4 хэлээр Англи, Франц, Герман, Швейцар хэлээр ингээ харилцах болцоог нь олгоцсон. Тэгээд чөлөөтэй өөрөө хөрвөл яриад байдаг, хэрэглээд байдаг. Тэр одоо Европын төв ингээ сайхан. Тэрүүнтэй адилхан ер нь бол ийм олон хэл соёлыг нутагшуулах, боловсрах, сурах, хөгжих энэ одоо эрхүүдийг хангахын тулд ер нь дэлхийд байгаа одоо 6000 хэлтэн энэ олон одоо
8.8 тэрбум одоо хүн ам бол яаж арч төрж ийн гэдгээ бид бас одоо хайлтсан суралцаад гой одоо кейс түүхүүдээс хуваалцах юм бол бас тэрний нэг сонгодог жишээ нь бас Монгол Улс бас байж ах жишээ нэ тий бий болсон практик нь ямар байгаа юм үг түүх нь ямар байгаа юм гэхээр бас гоё юм гарч ийн. Тэгэхээр энэ шиг одоо үнд зүйлүүдэд бид одоо таниулж ард түмэндээ ойлгуулж ингэж одоо түгээн дэлгэрүүлэх юм бол өшөө одоо энэ одоо харин монгол хүүхдүүд дундаасаа ингээд туваа хэлийг сонирхон судлах, казах хэлийг сонирхон судлах. Нөгөө туваа казах хүүхдүүд ч гэсэн одоо монгол хэл, туваа хэл одоо бусад гадаад хэлүүдээ ч гэсэн ингээд одоо шимтэн сонирхон судалдаг, сонирхдаг энэ одоо боломжууд бишээ нэмэгдэн. Тэгэхээр энэ хэрээрээ бид одоо нөгөө хөтгөө мөртэй нөгөө хэлтэй бол хөлтэй гэхчээр хос мөртэй юу? Би сая 2019 онд нэг баярлаа тийм шүү. 19 онд Хөвсгөл аймагт орлоо, Цагаан Нур сумд би анх удаа орж үзэж байгаа юм. Тэнд бидрийг баг байхад аав ээж бол тэнд тугаачууд байгаа гэдэг. Одоо ямар тугаачууд байдгийг ингээд цаа ундаг гэдэг. Тэгээ бид нар одоо манад ягаад цаа байхгүй, тэдэрд ягаад цаа байгаа юм. Бид нар багасаа л ингэж сонирхож өтсөн л тэгсэн ч очсон чинь тэр жил нь улсын ерөнхийлөгч очсон. Тэгээ туваа хэлний хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Хос хэлний хөтөлбөргээ хүмүүс нэг сэтгэл санаа их өөдөө тийм байна. Тэгээд энэ жил одоо манай хүүхдүүд одоо туваа хэлийг сурч эхэлж байгаа. Нэгдүгээр ингээсээ хүн баярлаа. Тэгээд тархад хүүхдүүд бас суг амьдрд юм байна. Тийм. Тархад хүүхдүүд зарим хүүхдүүд бүр нөгөө туваа хүүхдүүдээс илүү туваа хэлийг сурцсан мөр өөдөөс мэдээд их хөөрхөн. Тэгээд тэрэнд очиход нэг гоё энерги мэдрэгдсэн л дээ тэр сум. Яагаад гэвэл тэнд олон хэлний соёл байна. Юмыг өөрөөр хардаг хүмүүс гоё харагддаг юм байна л дээ. Тэр нь харах үнцгэн ингэж хэлэлцдэг гэж байна. Олон хэлтэй, олон соёлтой байх тусмаа хүн харах үнцэгт хэлж тэр хүнийг ялгарлан гадуурхах, ад шоу үзэх тэр юм алга болдог байхгүй. Тэр гоё нэрийг мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгээ одоо юу яхаар болсон? Энэ бодлогын дагуу тоо хэл соёлын хөтөлбөрөөр одоо үргэлжлүүлэн чанартай явна. Өсгөлийн Цагаан Нуртаа зөвхөн цэнгэл төдийгүй тэнд анхааралтай явна тоо хэл соёлын хөтөлбөрөөр шинжилэн боловсруулаад энэ хөтөлбөрийн шинжил боловсруулаад чанартай бүр багшийн бэлдээд бүр тэгж алдаг оног биш явна. Тийм Монгол Улсын ерөнхийлөгч тэр айгүй гоё шийдвэр авахгүй үндэсний тийм цөөн хүнээ дэмжсэн юм бодлого буюу тэр одоо ихтэй сургууль зурхтанд тэтгэлэгтэй сургах энэ төргээд тий яг тэр хүмүүсийн нөхцөл байдлыг судлаад тэр үндэстэн устгаж үгүй болохгүй төлөө хэл соёл ялгаатай тэр байдлыг нь хадгалахын төлөө одоо үндэстний олонхоос тийм хандлага, тийм бодлого гаргахаар тэр хүмүүс баярлах нь бол тодорхой байхгүй. Тэгэхээр би одоо бас тийм ярина сая олонх нь том нь хүчтэй жоохон ингээд жижигтэй сул дорой одоо өгөөмөр байж нэг юм жоохон зангарахтай байл гоё штэ энэ тэргээд бас өвчгөнөө. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш баярлалаа. Та хоёрынхаа цаашдын ажил хөдөлмөр өндөр амжилт хүсье. Тэгээд социализмын үе ч гэсэн бас нөгөө хууль тогтоомжон байхгүй байсан үе боловч тэр чинь бас нэгэн үе манжийн дарлал тэгээд дараа нь ардын уйлсгал гэж дайм болсон. Дараа нь их хилмигдүүлэлтийн он жилүүд байсан. Тэр үед нөгөө хүмүүсийн сэтгэлгээ нэг нэгэндээ хайртай гоё тийм соёлын түвшин өөр байсан юм шиг үлээ. Тэр үед нь яг амар гоё явж ирээд одоо үед бид нэр бас тэгээ хуулиараа бүх юм засуулах гэж хичээгээд байна л да. Тэгээ олон хууль батлаад гэсэн энэ бас хэрэгжихгүй хамгийн гол нь одоо тунгаа шиг юмыг олон өнцгөөс хардаг. Тэгээ тэр ард түмний тэр үнэт зүйлийг хүлээн зөвшөөрдөг тийм ээ. Тэр казах хүн гээд муухай хүн болчихгүй, монгол хүн гээд муухай хүн болчихгүй, туваа хүн гээд муухай хүн болчихгүй. Хамгийн гол нь тэр өөр өөрсдийн гэсэн үнэт зүйлээ хайрлаж монголчууд монгол их орныхоо төлөө хөдөлмөрлөж яваа монгол улсын л иргэн штэ. Тий. Тэгээд тэр хүүхдүүдийнхаа их хэлний боловсролын төлөө аав ээж нь хичээж гин, улс их орн нь хичээж гин, иргэний нийгмийн байгууллагууд нь хичээж гин, төрийн бас байгууллагууд нь хичээж гин. Бүгд хичээвэл манай улс орн бол тэгээд нөгөө үндсэн хуулийг нөгөө хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлон бүтээн тий. Тэр юм шиг одоо энэ сайхан сэдвээр ярилцсанд баярлалаа. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ Улаанбаатар хот дахь Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөлөө санаачлан хүргэдэг Үлгийн подкастын энэ удаагийн дугаарт
хос хэлний боловсролын талаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай үзэгчдээ.